Би эхлээд танд өөрийгөө танилцуулах уу? Харин тий. Харин эхлэв. Харин тий. Намайг Томооко гэдэг. За. Би анх 97 онд Монголд аяллаар ирсэн. Оюутан байсан. Монголын түүхийн одоо судалдаг ангийн оюутан байж байгаа Токиод. Тэгээд анх аяллаар ингээ Монгол юу ямар идэм бол амьдарч болох юм болов гэж ирж үзээд 99 оноос хойш Монголд амьдарч байгаа. Тэгээд уул нь би оюутан байхдаа түүх Монголын түүх хичээнгүй сайд хэн блэ? Цэрэнд орж. Тий. Яг нэг тиймэрхүү хүмүүс би. Тий, цэрэнд оржийн тухай дипломын ажил хийгээд. Тийм үү. Тий, тэгээд тэрнээс хойш Японы медиа одоо нэг NHK янз бүрийн телевизийн төлөвлөгч ажлыг хийж агаад одоо сүүлийн үед бол 10 жил зүгийн аж ахуйч хийгээд тэр медиа бас хийгээд амьдэрдэг. Тэгээд зүгийн баалыг сайн таниулахын тулд одоо сошиал орчинд идэвхтэй байж агаад тэгээд сүүлд ийм контент төр хийдэг болсон юм байна. Таны тухай бол бас сошиалаар тий нөгөө YouTube-ээр үздэг. Таныг юу нь тий эмэгтэй хүний биед хурж олохгүй штэ гэд хэлхийн би зөндөө сонссон штэ. Тийм тэгээд та яагаад таныг урьсан бэ гэсэн чи үзэгчид таныг оруулаач гэсэн тийм бүсэлт зөндөө байсан. Тэгээд та ялангуяа одоогийн Монголын залуучуудад их юу юм бэлээ штэ, од юм бэлээ штэ. Тэгээд таныг уридаа гэж бодоод урьж байгаа юм. Ирсэнд баярлалаа. За бас урьсанд баярлалаа. Ирсэнд баярлалаа танд. Эхэлж болж байна уу? За. Томоокогийн найз нэвтрүүлэг маань маш удаан хүлээсэн. Бас олон хүмүүс доктор Монгол Эрдэнэгийг оруулаач гэд надад зөндөө биччихсэн. Монгол Эрдэнэ багш маа зочин болч ирсэн байгаа баярлалаа танд. За би бас баярлалаа урьсанд. Тэгээ тантай юу ярих вэ? Одоо таныг ураарай гэд хүмүүс зөндөө хэлчихсэн. Тэгээ юу ярих вэ гэж би одоо нөгөө мэдээчтэй одоо нөгөө философийн тухай ярих гэхэр чи угаасаа миний үг дутна. Мэдлэг бас дутах байхаа, монгол хэл бас дутаж эхлэх байхаа гэж бодсон. Тэгээд энэ интерномд явчихсан чинь Рио Муракамигийн Инда Мисосуп гэдэг тий. Энэ монголоор Токиогийн мисо шил. Токиогийн мисо шил. Тэгээд жоохон Токио гэдгийг жоохон тодорхойлж гисэн. Тий. Яалтчгүй Токиогийн тухай ном. Тий. Тэгээд энэ байгаад энэ чи намайг оюутан байхад гарч исэн ном гэж санаад байх юм. Ер нь тий. Яг л тэр үед ер нь Рио Мураками өөрөө ч гэсэн бас яг тэр үед бас Япон оронд маш их одоо нэрд гарч ирсэн л да. Тий. Японы нийгмийг бас маш гэрхаануудаар хардаг. Тий, хурцнуудаар харж тэгээд хурцугаар одоо илэрхийлж номнууд бичдэг. Маш их чухал одоо зохиолч. Тий, ер нь бол Японы нийгмийг бол өстой нэг юу шиг нэгэнгүү одоо сэцэрнэ гэж гоё үг гэдэг чинь задлан шинжилгээ гэдэг шиг. Задлан шинжилгээ хийсэн. Тий, ийм одоо зохиолч юун дээр хүртэл бичсэн байдаг штэ. Юу Рио Мураками бол Японыг өөрчилсөн одоо тий 10 хүний нэг гэж хэлдэг шүү дээ. Тий, бүр Японыг өөрчилсөн хүмүүсийн нэг гэдэг баггүй юу? Тий, тэгэхээр маш их зүгээр ийм нэг уран зохиолын ном бичээд ингээд суугаад байгаагүй. Тэр уран зохиолын номороо дамжуулж нийгмээ их одоо соён гэгэрүүлсэн гэх юм уу да. Тий, одоо Япон тийм үг байдаг бол тийм айхтар зохиолч. Одоо бол яг нас нэлээд дээр гарсан баха. Тий. Мураками Риогийн Рио гэдэг нэр нь Лу гэсэн үг байхгүй. Лу гэсэн үг юм уу? Тий, Лу жилтэй. Тийм үү. Манай ээжтэй жацуу гэхэр чинь одоо 73 4. Харин тий, би тэгэл янз бүрийн маягаар бас Монгол оюутнууд тэнд сурдаг залуучуудад бас хэлээл намайг нэг яаж игээд Япон руу ирээд
Рио Муракаматай нэг уулзалаад өгөөч би нэг ярилцлах юмар байна гэж би дандаа тэлдэг. Тэгээ нөгөө дуул чинь холбогдож чадсангүй бүтлгүүтлээ яалаа гэж янз бүрийн шалтгаан хэлээд нэлээд олон жил болчихлоо. Уул нь бол энэ номоо барьж очиод тэгээ нэг Япон Монголын нэг яг нэг ярилцлах юм гэсэн гэдэг байхгүй юу? Зөв. Би бол уудч ярилцчихсэн энэ хүнтэй. Рио Муракаматай уудчихсан. Залуу байхдаа. Тэгээд энэ тэгээ таныг энэ номыг сонгоод гаргасныг хараад Рио Муракамит чинь бас олон юу байгаа. Coin Locker Babies гэдэг нэг альтернатив зохиол байгаа. Kyoko гэдэг зохиол байгаа. Бас анх оюутан байхдаа айгуу том шагнал авчихсан тийм. Хязгаарлалгүй тунгалагт төгсөн цэнхэр гэдэг нэртэй шууд орчуулсан бол бараг яруу найргийн нэртэй байна. Тийм. Тэр болохоор тухайн үед нөгөө Америкчуудтай ингээд ер нь ингээд гадны нүдээр Япон гэдэг юмыг харахад орсон хүн тий. Ер нь бич бас тэгдэг. Тий бич бас Монголыг бас гадны нүдээр харах гэж оролддог байхгүй. Дотор нь бас хидэх уусаад нөгөө хөрсөн дээрээ буугаад эднэртэйгээ тийм үү цов хийж идээд бантай хийж идээд суучих бас болохгүй байхгүй юу? Тийм маш хурцнуудаар харж дүгнэлт гаргаж явах хэвээр. Шууд ингээд ороод сайхан бууз хуушуур болчих болохгүй. Тийм учраас би дандаа ингэж зай барьж идэх байхгүй Монголын нийгмээс. Ер нь бүр их одоо танил болоод бүр их одоо түрүү хэлээс залуучууд өөрөө чинь таньдаг бас нэг их танил болоод бас нэг их хүмүүстэй ойртож орооцолтохоосоо би бас жоохон ингээд зай барьж явдаг. Хитрхи их рекламдаал өөрийгөө таниулах гэдэл хичээгээд тийм үү зөөлөн уянгалаг үг хэлээд аль болохоор таалагдчих гээд тийм үү тэр бол одоо миний зам төрх биш. Тий. Философч гэдэг бол заавал зай барьж явдаг. Дистанс гэж гоё гэдэг шүү дээ тийм үү. Тий дистанс маш их чухал. Зөв. Тий. Кофе Дистанс гэж яг Японд л ихтэй. Японч манай япончууд чинь хүнээс ингээ зай барих гэдэг айгүй хэцүү. Тэр айгүй чухал байхгүй юу? Тий, ер нь бол тэр одоо бие даасан байдал тэр одоо бид нар тусгаар тогтнол гэж яриад байдаг шүү дээ. Тэгээд чинь заавал улс орон тусгаар тогтнох биш. Хувь хүн бас тусгаар тогтолж чухал байхгүй юу? Тий. Монголчууд японочууд юугаар ялгаатай вэ гэж надаас олон хүмүүс асуудаг байхгүй. Тэгэхээр зай барих арга бол шал өөр байгаа. Тий ерөөсөө ямар нэг байдлаар харьцуулах жиших ямарч боломж байхгүй. Тий одоо Солонгос хүн, Япон хүн, Хятад хүн, Япон хүн, Орос хүн, Япон хүн, тийм үү, Герман хүн, Япон хүнийг харьцуулж болно. Тий Монгол хүнийг харьцуулах ямарч боломжгүй. Яагаад гэвэл боломжгүй л орон байхгүй юу. Яг маш олон юм ярих болно л доо. Одоо би бараг лекц унших болох байх. Зөв өөрөөр яг товчхон хэлэхэд бол энэ бол одоо Япон, Орос, Хятад, Солонгос гэдэг юм уу, Германч гэдэг юм уу, Америк ер нь бол тухайн тэр улс орнууд бол нэг хотын төвхтэй, тосгоны төвхтэй, тосгоноосоо хот үсээд тэгээ ерөнхийдөө нэгэн төрөл ардууд, нэгэн төрөл ёс суртахуунтай, нэгэн төрөл хүмүүжлэлтэй, тийм үү, хоорондоо нэгэн төрөл сайн муутай, зөв буруутай ингээд явчихсан юм үндэстнүүд байхгүй. Тий одоо бид нар бол иргэншил гэж нэрдэг. Civilization гэж тий. Бид нар чинь тэгж явж ирсэн нэгэн төрөл ардууд тийш байхгүй юу? Тий. Тийм учраас энэ чинь маш хэцүү. Яг бол бид нар чинь ёс суртахуун Баруун аймаг, Зүүн аймаг өөр. Тий Өмнөд аймаг, Сэлэнг аймаг хоёр хоорондоо бүр ерөөсөө бүр дэндүү ялгаатай. Тий. Энийг бол бид нар ямар хоорондоо ялгаатай. Тэгэхээр энэ ялгаа чинь биднийг дотор нь маш их зөрчилдүүлдэг. Тэмцэлдүүлдэг. Тий. Тэгэхээр ерөөсөө ямар ч оронтой Монгол орныг харьцуулах боломжгүй. Энэ тийм сонин орн байхгүй юу? Одоо чи наадмаар стадионд бүхэн тэмцээн үзэх хэрэгтэй. Тэ бүх барилдааг. Тэгээд одоо сүүлийн 4 бүх үлддэг ч юм уу. За тэгээд чи тэр үед энэ ямар их хоорондоо дайсагнадаг тархай бутархай ардууд юм бэ гэдэг чи тэр стадион дотор наадмын сүүлийн өдрөл мэдэрнэ. Тий. Тэгэхдээ эцсийн монголчууд чинь нутагтайч биш те хамгийн эцсийн нэг ч болохоор гэр бүл болоод дуусчихдээ шүү дээ. Яа гэр бүл бол монголчуудын хувьд гэр бүл ер нь гэсэн ойлголт бас шинэ ойлголт. Тийм үү? Тий. Одоо энэ урт талд байдаг хормын ордон байдаг шүү дээ. Тий. Тэр чинь социализмын үед 1970-аад онд анх удаага барьж ирсэн. Тэгээд анх удаага монголчууд
одоо яг 20 гэдэгтээ танилцчихсэн юм. Тэгээд одоо бүгж зүгээд эхнэр нөхөр хоёр болж исэн байхгүй. Анх удаага одоо хуулийн хувьд. За. Тийм үү? Албан ёсны эхнэр нөхөр чинь анх удаага 70-аад оноос л эхэлсэн байхгүй юу? Бүгж зүүж. За бүгж зүүх чинь Европын юм байхгүй юу? Тий, хоёул одоо гинжлэгчж байгаа байхгүй юу? Тий. Тий, ганцхан гинжийг таслах түнгээ тоглоом тоглолтог байсан тийм үү? Тэр шиг тий гэр бүлийг салгаж байгаа хүмүүс бол тэр гинжийг тасалж байгаа байхгүй юу? Тий. Энэ бол барууны юм, бидний юм биш. Тий, тэгээ яг тэ сүлдээ бэлцэг янз бүрийн нэрлэл бид нар эртний дүүгтэйгээд дээр үед бол тэр хорим хийж байгаагүй. Тэгээ хорим нь бол ерөөдөө яг ноёны хүү хорим хийжсэн. Яг бол мөнгөтэй хоримаа төлж чадах учраас. Тий, ядуу хүмүүс чинь хорим хийх боломжгүй. Яг бол мөнгөний төлж чадахгүй. Тийм учраас яг зүгээр дээр нийлүүлдэг юм уу? Нөхөр сүвдэрч гэдэг юм уу? Тийм маягаар хоёр хончин хүү, хончин сайлчин охин хоёрыг ноёдууд хооронд нь нэг гэрт оруулдаг байсан. Нэг тусдаа гэр барьж өгöd. Тэрээс яг ингээд одоо энгийн хүмүүсийн хооронд бол гэрүүл болох хорим хийх тийм харьцаа бол байгаагүй. За. Нөхрийн хувьд бол ер нь аавын хувьд бол маш их асуудалтай монголчууд бол. Тийм ер нь бол нөгөө өгсөн эцэгчин гэж нэрлэдэг шүү дээ. Тэр чинь юу гэж хэлээд байгаа юм бол ерөнхийдөө нэг эмэгтэй тэгээ хүүхдтэй болоод тэгэл хоцордог. Тийм л ард юм баггүй юу. Тэгэл тэр эрэхтэй одоо цаашаа яадаг чи амд явдаг ч юм уу бүхэлддэг ч юм уу. Тийм морилт болдог ч юм уу. Доор нь хөрвөлдөө хайрна. Гэхдээ тэгэл яг голоо уруудаал явна шүү дээ. Тий гол уруудаал тэгэл тааралцсан тийм үү айл одоо юу байдгийг. Тий. Тийм учраас яг одоо нэг өөрийн гэсэн тийм үү тодорхой тийм одоо албан ёсны аав бол бүгд аавгүй төрдөө. Ер нь бол яг ламаас нэрээ аваад лам ер нь тодорхойлол тэгэл явчихж байгаа. Тэгээд ерөнхийдөө төрсөн хүүхэд бол ээжийнхэн ээж аав ах эгч дундал өсөж байгаа. Тий, нэг тусдаа нэг юм гэрүүл гэсэн юм байхгүй. Өнөөдөр ч байхгүй. Тий, одоо өнөөдөр тэгэл хаалгын зохиол хамаатан садан ээж аав нь ороод ирнэ. Илүүтэй юм байхгүй. Тий, Улаанбаатарт бол тэгэл бид нар мэдэн шүү дээ. Нэг хоёулахнаа хүүхдтэйгээ гуруулаа сайхан амьдрал гэсэн ойлголт бол тэр байхгүй. Чадахчгүй ер нь бол. Тий, боломжгүй. Тэ нөгөөх нь гэрээ санаал яваадаг, нөгөөх нь ээжигээ санаал яваадаг. Эсвэл ах эгч дүүнэрээ санаал яваадаг. Тий, ер нь бол өөрийнхөө ахыг, өөрийнхөө дүүг бол нөхрөөсөө эхнэрээсээ дээгүүр тавина. Тий, их сонин штэ бид нар тий. Ийм одоо олон төрөл ардууд байхгүй юу? Тий. Монгол улсыг ойлгохын тулд 1949 оныг ойлгох хэрэгтэй. Тэгээ ер нь бол 49 оноос хойш одоо нөгөө дэлхийн хилүүдийг тогтоосон байхгүй юу? Тий. Одоо чаддаг нь дайрч орж ирээд эзэлдэг цаг өнгөрсөн. Гэт ингээд тэгээ Монгол улсын энэ газар нутгийн энэ хилий чинь Хятадын Мао Цзэдун зөвлөлтийн Сталин хоёр хоорондоо тохироод Монгол улсыг хойд талдаа Бурят, урт талдаа өөр Монгол энэ хоёрын дунд тусад нь ийм Монгол улс гэдгийг байгуулъя. Тэгэхгүй бол ерөөсө газар зүйн хувьд, геополитикийн хувьд энэ ардуудыг нэг ийм хоттой зүг чигтэй болохгүй бол энэ ч бүр хитрхи замраагүй байна. Тий. Тэгээд энэ хилий чинь хаасан байхгүй 49 онд. Огцом хаасан байхгүй. Хэлэхгүй яжгаад хаасан байхгүй. Тэгээд яасан гэсэн чинь нөгөө Бурятаар тэнж явсан энтхийн нөхдүүд тэндээ наашаа орж чадахгүй болчихсон. Энэгээр тэнж явсан Бурятууд буцаж харж чадхаа болчихсон байхгүй. Энэгээр тэнж явсан өвөр монголууд харж чадхаа болчихсон. Өвөр монголоор тэнж явснууд нь наашаа орж чадхаа болчихсон. Зүүн тал нөгөө манж баргууд чинь бас энэгээр тэнж яваад худалдаа намын хийж явжгаад буцаа гарч чадахгүй. Энэгээр намын хийж явсан хоньны ноос хоньны арьс ширээ хөдөлж явж байсан гэж буцаад харж чадхаа болчихсон байхгүй. Баруун талд бас Шинжао уйгар, Казах. Тий бид нар чинь Төв Азийн бас маш их удамтай шүү дээ. Тий тэр Төв Аз одоо нөгөө торгоны замаас хамааралтай байхгүй. Тэр чинь торгоны замын хэсэг байхгүй юу? Тий маш их соёлын солилцоо явагдчихсан байхгүй юу? Өнөөдөр ягаад бид нар их сөрхий дуудуулаад хөгжмөдөө дээнэ гэдэг чинь тэр торгоны замаас ирсэн юм байхгүй юу? Тэр бидний өөрсний биш. Тий. Тэгээд тэд нар чинь бас наашаа орж ирсэн, явж исэн буцаж чадхаа болцсон. Цаана уйгар Шинжаанаар тэнжээснүүд нь орж ич чадхаа болцсон. Тэгээд 49 оноос хойш энэ газар хилий чинь бүгдийг хааж агаад тэгээд Монгол гэдэг улсыг байгуулсан байхгүй юу? Цоо шинээр эмнэлэг, сургууль, их сургууль, одоо эмч одоо юу гэдгийг бүгдийг 10 жилийн сургууль, багш бүгдийг бэлдээд тэгээд инженерүүд Улаанбаатарыг байгуулж байгаа байхгүй. Тэгээд нөгөө уучлаарай танаа одоо Японы дайнаас олзлогдсон цэргүүдийн чинь Сталин тушаал гаргасан байхгүй юу? Олзлогдсон цэргүүдээрээ Улаанбаатар хотын барилгуудыг бариулсан байхгүй юу. Тэгээд тэд нар чи ирсэн байхгүй. Тэгээд Улаанбаатар хотын хамгийн чухал
одоо сор болсон барилгуудыг чинь Японы хориглоод барьж байлаа шүү дээ. Энэ нөгөө Дөөрийн театрын бүгд засгийн газрын ордон тэр хотын үүсгэх цагаар Сүхбаатарын талбайг тойрсон барилгуудад Японууд маш их оролцсон. Тий. Яг хятад барьсан, Оросууд барьсан. Тий. Бид нар бол яг арга уугаал, морь уралдуулаад бүх барилдаал сууж ирсэн л да. Тий. Яг тэнд дотроос ганц хоёр авиастай нөгөө гаднаас орж ирээд буцаж чадхаа болчихсон манжууд, бурядууд, өвөр монголууд, казакууд тийм үү буцаж чадахгүй болсон нөхдүүдийг харин наашаа Улаанбаатарт авчирч маш их хэрэгэлсэн байхгүй. Тэд нар өөр ихэнхдээ сургуулиудын багш нар болсон. Тэгээ бурядууд жишээлбэл их сургуулийн профессор болох ч юм уу, тийм үү өвөр монголууд энэ хэлний хүрээлэн шинжилгээ ухааны академид ажиллах ч юм уу, казак тийм юунууд болохоор манжнар бол маш их тус болсон. Ер нь бол маш их манжнарын гаралтай залуучууд бол социализмын Монгол улсыг босгоход маш их үүрэг гүйцэтгсэн. Ялангуяа одоо өнөөдрийн Завхан аймаг биш үү? Улаастаа Завхан аймаг. Тэндээс гаралтай манж гаралтай хүмүүс бол маш их үүрэг гүйцэтгсэн. Тийм ч учраас тэнд чинь тэндээс 10 генерал гаралтай байхгүй. Тэр нэг манжийн цэргийн зохион байгуулалт тэнд бас яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар чинь ийм сонио ардууд байхгүй юу? Олон төрөл нүүдэлчд. Тийм. Гэхдээ наад нэг сонин би одоо түүхийн анги төгссөн. Японд их сургууль. Тэгэхэд бол Японы 10 жил цаана л та одоо нөгөө их Монгол гүрэн биш дээ. За Хөвлөө хаан хүртэл гайгүй айтайхан явцсан. Айтайхан яваад Чингис хаан нас эхлээд 3 үе те айтайхан явж исэн ээ. Ер нь ингээд доголдоод ирсэн юу вэ гэсэн чинь өөрөөсөө нэр жинхэнэ одоо нөгөө наадам бүх те наадам одоо морь бүх гэж явсараагаад хамаг ажлыг гадаад хүмүүсээр хийлгдэг болсон. Засаг хүртэл. Өөрөө үлгэр ярихтай их сайн юм биш үү? Тий. Гоё үлгэр ярьд юм аа. За. Тий. Наад ч бол үлгэр. За. Тий, домог. За. Тий. Тэ гоё. Тийм үү бид их мундаг байсан. Тийм үү эзэлж явсан гэдэг чинь гоё ахгүй юу? Тий. Ер нь бол Японы 10 жилд бол тэгж заад тий. Уу яг түүх гэдэг бол хаач байхгүй. Ер нь ард түмэн түүхийг бүтээдэггүй. Тий түүхийг бол зүгээр түүхийн ном бичдэг хүмүүс л бүтээдэг. Тэгэхээр өөрөө хэний ямар номыг уншчихсан бүү мэд. Тий тэгэхээр тэр номоор л явж байгаа байхгүй юу? Тий. Зүгээр яг би бол өмнө нь бас янз бүрийн ярилцлагууд дээр бас хэлж ил байсан. Чингис хаан бол бидэрт ямар ч хамаагүй гэж. Тий одоо эхлэн олон хүмүүс уурж бухимдах байх. Яг тийм хүн байсан байж болох юм. Хэрвээ байсан бол Төв Азийн хүн байгаа. Тий Чингис тийм үү одоо бид чинь хаан гэд 2 аа авсан бичээд байгаа байхгүй юу? Ууланд чинь нэг аатай байхгүй юу? Хам байхгүй юу? Тий хан тий. За тэр яг хэлний асуудал. Өнөөдөр хүртэл би Монгол улсын газар нутаг дээр яг Чингис хаан төрсөн тэр газар нь байхгүй. Ямар ч баримт байхгүй. Хүүхэд нас нь хаана өнгөрсөн бүү мэд. За дайн байлдаа хийсэн гингууд нь за тэр олон мянган цэргүүдийн хоол хүнс зэр зэвсэг хувцас хунар тэрийг хаана хийжсэн тэр үйлдвэр нь одоо хаав вэ? Тэрний балгас нь одоо хаав вэ? Нэг төмрийн үйлдвэрийн баргас бол сайн олдсон шүү дээ. Гэх мэтлэнгээ. Тий. За төмөр гэдэг үгчин ч гэсэн бидний үг бас биш. Тий. Төмөр гэдэг үгчин тийм үү? Тимур гэж үг явж байгаа. Тамир гэж үг явж байгаа. Тий. Төмөр гэдэг чинь Тимур, Тамир гурав чинь нэг үг байхгүй юу? Төв Азаас ирсэн. Тэгэхээр бидний яриад байгаа энэ одоо түүх гэдгийг яриад байгаа чиний тэр Японы 10 жил уншсан номууд бол ерөнхийдөө Төв Азад болсон үйл явдлууд байхгүй юу? Яагаад вэ? Яг л Төв Азаас наашаага нүүж орж ирсэн нөгөө нүүдэлчид чинь тэндээс тэр нөгөө Чингис хаан байна уу? Тэр одоо өөрийн жилээ тэр Ховлаа байна уу? Мөнх байна уу? Одоо Бат байна уу? Бат гэдэг чинь нөгөө Батар гэсэн үг явж байгаа шүү дээ. Тэр бүх үлгэртэйгээ наашаага ирэхгүй да. Тэгээ тэр үлгэрээ энд ярихгүй да. Тэр үлгэрийг сонсцоход бид нар чи манай юм байна гэдэг байгаа байхгүй юу? За. Тий одоо жишээлбэл би шүү дээ. Одоо энэ тийм үү? iPhone одоо ингээд хөдөө явж хагаад хайчих газар ингээд. 200 жилийн дараа ингээд iPhone-ыг олъё л да энд. Тийм үү нэг хүн. Тэгээд их байхгүй юу? Тий. Нэг Монгол харснаа. Хөөх. Энэ iPhone-ыг чинь эртний монголчууд хийж ирсэн юм байна шүү дээ. Манай юм байна шүү дээ. Гэдэг шиг юм болоод байгаа байхгүй юу? Археологийн хувьд газар ухах болгонд ямар олдврууд гарч ирдэг вэ гэхээр дандаа уйгрын олдврууд гарч ирдэг байхгүй юу. Тийм тэгэхээр бид нар чинь уйгрын ер нь нутаг болж таарад байгаа байхгүй юу. Уйграас өмнө хэн байлаа? Кедан.
Ляо. Тэг ляо болсон байхгүй юу. Тэгэхээр буцаад манж болчих хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр бид ерөөсөө манжийн түүхээс салгаж ойлгох ямар ч боломжгүй. Тий. Ер нь бол энэ өнөөдрийн бидний яриад байгаа энэ Монгол улсын энэ газар нутгад дээр байгаа монголчуудын хамгийн сүүлчийн хаан бол Инг Хамлан хаан байсан. Инг Хамлан хаангуугаар Монгол орныг ярих ямар ч боломжгүй. Ягаад өнөөдөр манжийн хаан шүү дээ. Манжийн хаан байхгүй юу? Тэгэхээр эн чинь манжийн тийм үү бүтцэд л орж явсан байхгүй юу? Манжийн нэг л ардууд байхгүй юу? Тийм манжийн хааны нэг ардл ардууд. Гэхдээ мал хариулахтаа сайн, хойно хариулахтаа сайн. Яг жоохон хулгай хийдэг. Хулгайчнараа сайн эргээ нэрлждэг. Тэгэл нэг ийм ардууд байхгүй юу? Эний чинь ийм сонин ардуудыг тийм үү 1921 оноос социализм Хятад Орос хоёр нийлж хагаад өнөөдрийн ийм орчмын хот болтол хөгжүүллээ шүү дээ. Гайхамшигтай байгаа үстэй. Тий. Тэднээс үлдсэн би бас герман сураад илүү дутуу юм сураад ном зам уншаад ном зам бичээд ном зам орчуулдаг болчихсон гэж сууж шүү дээ. Ердөө 100 жилийн дотор. Тий. Энд чи дэлхийн түүхэнд ерөөсөй байхгүй юу? Дэлхийд зарлах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ хот гэдэг үед бол ерөөсөө ингээд сая Оросод одоо бий болгосон гэж. Орос хятад хоёр. Тэгээ одоо ингээл 120 40 50 мянга дандаа хятад барьсан. Тий, энэ одоо багт хоёрыг за том хорооллуудыг өндөр байшингуудыг дандаа орсууд барьсан. За тэгэл захилгаан станц, дулааны станц, энэ хоолоо моолоо өвөл бид нар ягаад хөдөлгөхгүй байгаад байгаа. Орсуудын л станц, орсуудын хийсэн юм явж байгаа шүү дээ. Тэр бол тийм. Тий, тэгээд би чи орсуудын энэ пар халаагаад байгаад нь баярлаад ном бичээ суугаад байсан шүү дээ. Тэрээс энэ захилгаан станц, дулааны станцуудыг барьж өгөөл орсууд тэгвэл би одоо тэгэл эсгий гэрч дотроо галт хүлээл тэгэл одоо нөхөр сүтэр болоо сууж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээд Улаанбаатар гэдэг одоо нөгөө тэгвэл одоо монголчуудын те сүүлд ингээ үүссэн Улаанбаатар гэж бараг ганц хот биш үү? Монгол улсад байгаа ганц Орос хот хоёрын босгосон тий. Орчин үеийн ганц хот. Орчин үеийн ганц хот. Уул нь Дархан Эрдэнэт хоёрыг босгож ирсэн. Их сайхан болж ирсэн. Тэгээ яг 90 онд нөгөө сахилгагүй янз бүрийн ардуудын нүүдэлчдийн янз бүрийн нөхдүүд чинь талбай дээр гарч ирээд тэгээ тэр сайхан бүтээн байгуулалтаа зогсоогоод нураагаад хувьчлаад хувааж идээд тэгэд өнөөдөр ингэж бид нар сууж байна да. Тийм үү? Жуулчдыг 100 эрхийг хүлээгээд өвөл болохоор нөхөө авах гэж нүрсээ урагшаа гаргаад тэгээ уул урхай жуулчин гэсэн хоёрхан салбартай тэгээ CU GS25-аас хооллоод архитаад сууж байна да. Одоо GS25 CU2 бол архины шөнийн дэлгүүрүүд шүү дээ. Тий, юу 90-ад онд ийм архины шөнийн дэлгүүрүүд ажилладаг байсан. Тий, дуртацгтаа ороод архи очиж болдог. Тий, одоо тийм архины дэлгүүрүүдтэй болсон. Өглөө 10 жилийн хүүхэд сандвич аваад хажуу талд нь дотор нь муухайрцсан шараа тайлах гэсэн архи нэг шил архи авах гэсэн хоёр хүн л өглөө GS25-д ороход очирлоо зогсож идэв шүү дээ. Тий. Гэтэ бүр орчин үе чи тагаан биш тэ шүнж гэсэн хамаагаар авч чаддаг. Тий, дуртай захтай хараагаа авч байна шүү дээ. Тэгээ одоо нөгөө харааг нь бас нөгөө ховчилж дээрэнцсэн нөхдүүд чинь одоо үйлдвэрлэж байгаа шүү дээ. Тий. Ер нь ийм л юм болсон. Одоо чи Токиод байж хахад чинь танаа Токиод тийм үү? Бүх юм ховчлаад тэгээ танаа бүх үйлдвэрүүд чинь хэсэг нөхдөө зараад тийм үү? Баяжаад тэгээд яваад өчгсөнтэй л адилхан байхгүй юу. Тэгээд Токиогийн танаа төрийн ордны хажууд өндөр байшин бариад, дуртай цагтаа байшин бариад чиний Токиогийн 10 жилийн сургуулийн гадаа хөлбөмбөг тоглодог байсан талбай дээр хөлбөмбөг талбайг нь худалдаж авангуудаа байшин бариад л тийм үү. Тэгээд чи нэг мэдсэн нэг Токиод очисон чинь би намрын талбайч байхгүй, битүү байшин барьчихсан. Хүүхэд залуучуудын театраа нураагаад хаан банк болчихсон. Хүүхдийн театраа болгоод нураагаад River Sound илүү дисконы газар болгочихсон. Тий. Хүүхдийн цэцэрлэгүүдээ хувьчилж аваад тоглоомын газар, компьютер тоглоомын газар болгочихсон. Байвживл ч одоо яах вэ Токиод очисон ч. За би айга том юм ойлголоо таны ярианаас. Тэгэхээр одоо нөгөө социализмын үед шүү дээ тий. Хот гэж ямар юм бэ те? Бид нарын одоо нөгөө амьдарч байгаа энэ Улаанбаатар хот те. Хот гэдэг юмыг бид нар одоо яаж бүтээгээд, яаж авч яваад, яаж ирсэн бэ гэсэн нэгдсэн одоо ойлголт байхгүй байснаас болоод дөнгөж эхэлж ирсэн. Тийм, дөнгөж хийснийг одоо нөгөө одоо юу гэдэг вүлээ одоо ардчлал гэдэг нэрийг хөвчлөхтэй андуураад тий бүгдийг нураагаад хайцсан гэж ойлгож байгаа. Тэгэлгүй яах вэ? Тэгээ баяжцсан. Тий. Одоо тэгээ нөгөө
дархан цаацтай богдуулаа тойроод бүгдээрээ өндөр байшингууд бариад хашаалаад тэгээд авгаа хөхтэйгээ өөрөө өөрснийгөө сайн дураараа шоронд хийгээд чигсэн сууж хат тэр. Тий төмөр хашаа бариад идэв штэ. Сайн дураараа өөрснийгөө шоронд хийж байгаа байхгүй юу? Одоо зайсанд бол том машинууд ирсэн байж штэ. Байшингуудаа тойруулаад тэр чинь сайн дураараа шоронд хийж байгаа байхгүй юу? Ганц удаагаас нэг ялгараад байгаа юм байхгүй. Тий. Ямар хэцүү юм бэ? Одоо би ч гадаад хүн штэ. Жаахан эмзэг оршихой байгаа. За эргээд тэгвэл одоо та бол энэ Токиогийн мисошуулыг уншсан хүмүүс ерөн хот гэж юу вэ те? Ерөн том одоо нөгөө энэ чинь бас Улаанбаатарыг эргэж ботоосоо гэсэн үднээс энийг оржуулсан болоо гэж бодод байгаа шүү дээ. Тий. Яг ер нь бол энэ яг 3 ийм цуврал роман орчуулсан. Япон, Өмнөд Солонгос, Хятад гэсэн. Тэгэд яагаад орчуулсан гэхээр яг ер нь бол монголчууд бол Солонгос явж ажиллаж гэн, Япон явж ажиллаж гэн, Хятад руу явж худалдаа наймаа хийж гэн тий. Тэгээ энэ хүмүүс ер нь тэр очиж байгаа ард түмнээ ойлгох хэрэгтэй. Тий. Одоо жишээлбэл ингээ Япон яваад ирсэн хүмүүс Японыгаа их шоолдог ч юм уу, яасан ч хачаа амьдралтай юм тэргээл Японуудаас мундаг болох гэж их оролддог. Тэгээ нэг жоохон сумуу барилддаг нөхдүүдээ магтаад л тэд нар одоо Японуудаас илүү болчихсон юм шиг. Тийм үү? Хагас үтэнсээ өдөр Япон өнөрийг нүцгэн залуучууд баясгадгаа мэдэхгүй тэрнийхээ төлөөний хэдэн цаас авч байгаа шүү дээ. Тий. Тэгээд тэрийг ихэм дуудаад байгаа байхгүй. Бид нар энэ Японуудыг ингээд унгаачдаг, дарчдаг, тий одоо азаргалдаг, нударгалдаг, тий. Тэрэндээ нэг юм болдъё. А зөвхөн би бодсон байхгүй. Зөвхөн Японы арт түмнийг зөвхөн ойлго. Жуулч Японы талаар жуулчны ном юм уу, жуулчлалын сэтгүүл сонио харж яхаар энэ номыг зөвхөн аваад онгоцон дотор орчих. Тэгэл 2 цагийн дотор уншаад Япон хүн ямар юм бэ гэдгийг ойлгоо. Ямар ч арт түмэн, ямар ч оронд очоод тэр арт түмнийг хизээж сайлах юмсгол муулж болохгүй байхгүй юу? Тий хизээж тэр арт түмэн өөрийн гэсэн онцлогтой өөрийнхөө амьдарч яхад явж очоод бараа таврын аваад буцхаа мэдэхгүй Японыг монгол хүн одоо муулаад байж гэнэ гэдэг бол ичмэр байхгүй юу? Тий. За Солонгосод ажиллах гэж явж байгаа монголчууд байна. Сеул руу нисэхдээ энэ Солонгос арманыг уншчих хэрэгтэй байхгүй юу? Тэгээд Солонгосын арт түмнийг мэдээд авчих хэрэгтэй. Ер нь нэг ийм хүмүүс юм байна. Сайлахгүй, муулахгүй, дургуцахгүй, үзээ ядахгүй, эсвэл хэд их одоо долгионж бялдуучилж гүйхгүйгээр Солонгосын арт түмнийг танилцаад авчих нэг ийм хүмүүс шүү. Хятад ном байна. Хятад хүмүүс ямар ялгаатай, Японоос ямар ялгаатай, Солонгосоос ямар ялгаатай. Хятад нөхөрлөлийг өгж ойлгодог юм. Гэрүүлийг өгж ойлгодог юм. Тэрийг бас уншаад мэдээд авчих. Тий. Хинжээнийг хэлэхгүй. Тэгэхээр романаар дамжуулж тэр арт түмнийг мэдэж авах бололцоотой байхгүй юу? За жишээ нь штэ. Гэтэ таны одоо энэ Япон улсыг Япон нийгэмтэй танилцгаад байна штэ. Энэ ном бол арай хүнд ном тий. Ер нь зөөлөн юм хайх бол бас жоохон хэцүү л байна тий. Ер нь бүх юм хөндрүүлж ээж. Тийм үү? Тий, шоконд оруулж ээж, туйлшруулж ээж, эцэст нь тулгаж ээж. Тийм үү? За ихэнх хүмүүс энийг уншааг байх гэж бодод байна. Үйл явдал нь юм байгаа. Нөгөө Японы бие үнэлэх газар одоо нөгөө эмси хүрээлэнгуудаар гайд хийдэг. Тий. Хүрээлэн гэдэг өөрөө их гоё үг хэлж байна. Эмси хүрээлэн, хэлний хүрээлэн, түүхийн хүрээлэн, тийм үү? Хүн оршуулдаг цэцэрлэх хүрээлэн гэдгээд бид нар ч одоо бүгдийн хүрээлэн гэдэг нь шүү дээ. Тий. Эмси хүрээлэнгээр одоо нөгөө жуулч англиар ярьдаг жуулчдыг аваа явдаг гайд Кенжи гэдэг залуу байгаа. Тэгээ Кенжи Франк гэдэг нэг Америк ахтай танилцаад тэрнтэй явсаар хагаад үйл явдал ихтэй. Япон зохиолч ерөн үйл явдал айгу багтай. Тэгээ энэ номны хувьд бол үйл явдал маш ихтэй. Маш их юм болно. Их юм болно. Хүмүүс байна шүү дээ. Видео фильм ч юм уу янз бүрийн тийм үү цус гарсан ч юм уу хүнийг одоо яасан чинь зэрлэг балмууд үйл явдал болж байгаа кино фильмийг ингээд тоохгүй үзчихдэг байхгүй. Тэр чинь нөгөө нэг нүд зөвхөн харах чинь юу ч биш юм байна. Ямар ч мэдрэмж авчирдгүй юм байна. Хүнд ямар ч хэрэггүй юм байна гэдгийг мэдгэж байгаа байхгүй юу? А яг уншихаар чинь хүн чинь байна шүү дээ. Яг тэр бүх юм чинь толгойд эргэлдэх байхгүй юу? Энэ бол амар. Тийм толгойд эргэлдэх байхгүй. Тийм учраас унших чинь маш чухал байхгүй юу? Харахаас. За монголоор юу гэж үздэн мэдэхгүй байна. Тэгээ нөгөө ийм хэсэг байдэн шүү дээ. Тэгээ Франк чинь шүү дээ тий.
Тийм. Франк нөгөө Америк жуулчин. Тийм Америк жуулчин чинь нэг эмсийн хүрээлэн кимод нөгөө 90 эмийн танилцдаг нэг кафе маягийн газар очингуудаа баахан хүмүүсийг алчдаг. Тийм. Тэгэхдээ нэг охины хүзүүг ингээд шаргачдээ штэ тий. Тэгэнгүүтээ нөгөө үдж байгаа Кенжигийн нүдээр харсан одоо бичвэрээр бичигдсэн байгаа. Тэг Кенжи болохоор маш том ам ангаацсан юм шиг, инээсэн ам ангаацсан юм шиг. Тий. Ер нь бол Японы литератур, Японы уран зохиол өөрөө тийм үү маш их одоо юу явдаг л да. Ирони явдаг л да. Одоо маш одоо энэний цаан чинь зүгээр ирони явж байгаа байхгүй. Тэрнээс нэг тий ер нь тэгээд тэгээд хүн гэдэг чинь одоо хий юм бэ? Тийм үү? Бидний сайн гэдэг хүмүүс чинь ямар хүмүүс юм бэ? Муу гэдэг хүмүүс чинь ямар хүмүүс юм бэ гэж гаргаж байгаа шүү дээ. Тийм үү? Эцэс тэгээд тийм үү? Америк хүн гэдэг бол ийм л хүн юм байна. Бас л бид нартайгаа адилхан бас нэг зовсон амтан байт юм байна. Хүүхэд нас нь яасан ч хэцүү юм. Франкийн хүүхэд нас амар байгаа шүү дээ. Тийм үү? Тэ. За Японууд гэдэг чинь яасан ч хачин юм. Зөвхөн одоо Nike-ийн том дэлгүүрийг үзэх гэж Америк руу Нью-Йорк явж байгаа байхгүй юу? Мөнгөөрөө тийм үү? Бас тэр нэг дундуур нь Япон, Америк тэр ардуудын хинбэ гэдгийг бас ингээд их гоё тийм айронигаар хэлээд байгаа. Одоо чинийхаар бол хошин шогоор хэлээд байгаа байхгүй юу? Тийм. Энэ одоо нөгөө тэр Франк гэдэг хүн чинь ерөөсөө Японийг тийм Японоос ингээд зай авч японочдын хувьд Японоос зай авч нөгөө дистанс авч тийм Японыг эргэж харахын тулд зохиогдсон нэг дүр байгаа шүү дээ. Би бол тэгж бодож байгаа. Тийм тэгээд ийм байгаа болохоор манай японочууд энийг уншаад ойлгоно. Тэр гадаад хүн байхгүй бол ойлгохгүй байгаа байхгүй. Тэр одоо нөгөө Шинжуку тэр нөгөө талбайн цаана нөгөө юунод байгаа шүү дээ. Нөгөө годомчууд байгаа шүү дээ. Тийм үү? Гадаанаа ингээ зогсчихсан орж ирээ ороо гэсэн. Тэгээ тэр бол бүгдээрээ ойлгоно. Гэхдээ тэр чинь тэр нийгмийг өөрөө зөвхөн бүгдээрээ тийм биш байхгүй юу? Тэр нь манай нэг асуудал чинь юм байдаг байхгүй юу? Ямар нэг одоо юм болохоор нийтрэг нэг тийм байдаг. Одоо мухар сүсэг гэдэг нь нэг 10% нь мухар сүсэгтэй биш байхгүй юу монголч. Гэт 90% мухар сүсэгтэй байдаг байхгүй юу? За. Тийм бүр ерөөсө бүр ингээд хавтгалждаг байхгүй юу? Энд бол за одоо чи тэр MC өрөөлөн гэлдэж штэ. Тэгэнгүүт л яг л тэрэл салбарын хүмүүс, яг л тэрэл чиглэлийн хүмүүс яг л тэргээрээ мэрэгшил тэгэл яг тэндэл байгаа байхгүй. Манай чинь одоо зүгээр одоо нөхөр хөхтэй хүн ч тэнд явж иж мэдэх байхгүй юу? Тий. Ерөөсөө Японд байгаа. Зүгээр ер нь бол гэхдээ тэр чинь Японд байлахад нэг 5% юм 10%. Манай чинь 70% нь байж мэдэх байхгүй юу? За тэгээд одоо Кенжи жуулчдыг авч явдаг залуу, Япон залуу, за Америкээс ирж байгаа Франк тэр хоёр чинь ямар нэг байдлаар бас Монголд болдог байхгүй юу? Одоо энэ 100 франк ирнэ шүү дээ, Америкийн франк. За тэгээд одоо октоодыг харна шүү дээ, Монгол октоодыг. За юу чинь Кенжи одоо гадаадынхнаас мөнгө авах гэсэн жуулчтай үйлчилдэг. Тийм үү? Монгол октоодаа аваачиж өгдөг. Тэр Кенжинууд одоо энэ 100 ёстой борооны дараах мөөх шиг олж ирнэ шүү дээ. Тий. Тэгэхээр бид бас тэрийг бас өөр дөр тусгаж бас харах хэрэгтэй байхгүй юу? Тий. Бидний Кенжи юм бэлээ. Тий. Бидний тэр франкууд ямар франкууд бидэрт ирдэг вүлээ? Ер нь бол сүүл би бас янз бүрийн Германы ч юм уу Европын янз бүрийн ингээл хүмүүс ирсэн хүмүүстэй ингээл ярьж хахад тентхийн сэтгүүлчид тентхийн эрэгтэй дундаж насны эрчүүд бол Монголд Улаанбаатарт ирэх аюух дуртай. Яг бол ерөнхийдөө Бангкокоос ялгаагүй гэдэг гэж байгаа байхгүй юу? За. Тэгэхээр ерөнхийдөө манад бол тэр салбарын хөгжсөн сул охтууд одоо зунжингаа одоо мөнгө хийдэг байгаа байхгүй юу? Тий. Бид нар чинь ингээд уул нь энэ чинь манай одоо зохиолчд нөгөө өөрсдөө яруу найрагч гэж хөөргөд байдаг нөхдүүд энийг чинь номоор бичээд ингэж роман болгоод нийгэмд уншуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй манай номууд чи яадаг вэ? Дандаа түүхэн ормоо. Тий, нөгөө нэг чиний яриад байгаа түүхийн номыг чинь үнэн гэж бодоод чиний үлгэрийг үнэн гэд явцдаг байхгүй юу? Чингис хаан бол монгол хүн гэт. Би бол тэгч. Гэхдээ чи Монгол гэдэг үгаач чи мэдэхгүй шүү дээ. Хаанаас гаралтай юм? Тий, Монгол гэдэг чи ерөнхийдөө нэг хоч байхгүй юу? Монгол гэсэн ард түмэн байхгүй. Чи хайгаад олохгүй энэ дэлхий дээр. Би өөр Монгол яваад хайгаад олоогүй, Казахстан яваад хайгаад олоогүй, Бурят яваад хайгаад олоогүй. Энэ нутагт бол тэргүй байхгүй. Тий. Ер нь ийм хүүтэн ийм газар нэг тийм нэг цэрэг мэрэг хаамаа байгаад ахч боломжгүй. Энд чинь хүлдэж өгөх шүү дээ үл. Тий, энэ чинь мал хүртэл үлдээ өгч байгаа юм чи. Тэр хүн бол үлдэж өгөх шүү дээ. Тэр нэг хэсгийг дотор яаж амжирах гэдэг юм бэ? Нэг станцтай болж байгаад бид нар нэг байшинтай боллоо шүү дээ. Тий. Тэр нэг сонирхол Төв Азад бол Чингис хаан байх боломжтой. Яг нь тэнцэн их дулаахан, эртний түүхтэй, хаадуудын түүхтэй, баян тансаг.
Тийм үү? Одоо нөгөө дархан сэлэм хийдэг, тийм үү? Жад хийдэг дархтууд нь дүүрэн. Тийм. Тэгэхээр би бол тэр хүнийг тэнтгэл хүн байх гэж боддгийн. Төв хазаас л түүх яваад байна. Үлгэр яваад байна. Тийм. Бидэртээ бол бидэртээ ямар ч хамаагүй. Энэ Монгол улстай ямар ч хамаагүй. Энэ Монгол улсад тэндээс ирсэн ардууд үлгэртэйгээ ирсэн. Түүхтэйгээ ирсэн. За тэгээд одоо чи тэр одоо хэцүүтлээ те. Тий, хэцүүтлээ. Тий. Би бол зөвгийн балшгил юм болж байна да. Чингис хааны тухай ярихгүй тэгээд. Харин тий, яриад хэрэггүй. Тий, яриад хэрэггүй. Тий, Чингис хааны тухай. Яг бол миний хувьд бол би бол наадах чинь ерөөсөө яагаад шүлэн зөвшөөрдөг. Тий, наад түүхий чинь ерөөсөө надад ямар ч эрүүл ухаанаар бодоход ямар ч боломжгүй санагддаг. Ийм газар тэгээд тийм олон цэргүүттэй тэг яд хаан хүн чи ядаж нэг ордон байх хэрэгтэй шүү дээ. Тэг эсгийгэр дотор нөгөө дултагаа газараар ханарч унтчаад тэгээ би хаан гэж болохгүй шүү дээ. Хаан гэж болохгүй тий. Тэгээ нэг за чи хаан шүү гэж тэгсэн юм шиг байлээ тий. Хэрвээ тэгэх юм бол хэрвээ эндээс гэвэл нэг тийм нэг нөхөрлөө байсан баг. Ямар ч боломжгүй. Тийм л мундаг хаан байсан бол Төв Азаас л гаралтай хаан баг. Татарын түүхтэй, Хүннүүгийн түүхтэй, Туркийн түүхтэй, Хөх Туркийн түүхтэй, юуны Харкаданы түүхтэй. Тийм олон түүхийн хаадуудын тийм түүхээр гарч ирсэн л хүн байна уу гэхээс зүгээр байжгаад за хөрөө дээр хэдүүлээ ийшээ яв идэх үү. Морин унаараа гэд ийшээ тавьчихдаг юм. Ямар ч боломжгүй. Тийм ямар ч боломжгүй. Эндээс гараад давхах ямар ч боломжгүй. Чингис хааны тухайг бол за чи та чиний нэвтрүүлэгч одоо баларсан хүн үзэхгүй одоо чамаагүй балчлаа. Чингис хааны тухай би ярьдаггүй. Герман хэлчин юу илүү одоо бүгдийн хүүсээр одоо нөгөө ир имэр ялгадаг үлээ. Ир имэр ялгана штэ. Бүр тэр байтга сарам хүртэл явж байгаа штэ. Зөв. Хот ер нь эрэгтэй юу эмэгтэй юу? Эмэгтэй. Тийм бах те. Хот эмэгтэй. Би бол Японоор бол юу байхгүй шүү дээ мэдээж хүүс байхгүй. Гэхдээ яалтчгүй хот гэдэг чинь эмэгтэй байгаа байхгүй юу? Хүний хүмүүсийг ингээд өөрийнхөө одоо хэвлэл дотор байлгадаг. Тийм тэндээс одоо гарч байгаа их хүндэс. Тийм. Тэндээс чинь их булаг. Тийм тэндээс чинь одоо гаралтайгаар хот доцгон гэрүүл одоо юу гэдэг бүх ерөөсөө энэ дэлхий тийм үү тэндээс л гаралтайгаар явна шүү дээ. Тэгэхээр хот бол эмэгтэй байхаас сургуу. Дэлхий ч эмэгтэй байх ёстой. Дээрдэ гэдэг багхгүй юу? Дээрдэ гэдэг. Тийм эмэгтэй. Дэлхий бол бас эмэгтэй үстэй. Тийм. Тэгээд би юу монголчууд нь шүү дээ одоо Улаанбаатарчууд ялангуяа тэрийг мэдэхгүй байх. Хөрхи Улаанбаатарч гэж дээ. Ер нь тэгээд бүгдээрээ Монгол улс чинь ер нь тэгэл хөдөөж шүү дээ. Улаанбаатар чинь том хөдөөж шүү дээ. Тэгээ энд одоо бид нар Улаанбаатарын хүн байдаг гэсэн ойлголт байж болохгүй. Хотын хүн. Яг бол тэр чинь 90 онд устцсан байхгүй юу? Улаанбаатар хот 90 онд устсан байхгүй юу? Хотын хүмүүс ч 90 онд устсан. Бүгдээрээ цухтаад гараа явцсан. Тий. Ерөнхийдөө одоо бол Улаанбаатар хот бол нэг том хөдөө. Тэгээд хүмүүс өнгөрөн явдаг нэг вокзал шиг л болцсон байхгүй юу? Тий. Хөдөөнөөс Улаанбаатар руу орж ирээд шууд Солонгос явчихна. Шууд Америк явчихна. Тий. Тэгэхээр энэ Улаанбаатар бол бие даасан өөрийн гэсэн бодлоготой хот гэсэн статус хангалтгүй байхгүй юу? Тий 90 онд хот устсан. Хотын хүн устсан. Тий citizen устсан байхгүй юу? Тий 90 онд. Яг бол citizen-гийн бүх ажлыг устгацсан байхгүй юу? Яг бол инженерүүд байсан. Энэ урагшаага одоо тэр номын энтрийн агуулах байгаа компани агуулах байгаа газар чинь үйлдвэрүүд байсан. Тэр үйлдвэр чинь эрэгтэйчүүд ажилладаг байсан байхгүй юу? Тийм. 24 цагаар ажилладаг байсан. Хажуугаар нь явхад ингээд шүнжэнгөө гэрэлтэй байдаг байсан. Тэгэхээр бид нар чинь эрэгтэйчүүдийн ажлыг устгасан байхгүй юу? Тэгэд эрэгтэйчүүдэд ажилгүй болгосон байхгүй юу? Одоо Японд бол тийм л байгаа. Автомашины үйлдвэр, их сургуулийн процессор, эмнэлгийн том эмч нар дандаа эрэгтэй хүмүүс байгаа. Манайд бол ангаах руу яваад очлоо 90% нэмэгтэй. Муйс руу очлоо 90% нэмэгтэй. Тэр байтга шүтээсийн инженерүүд бэлдэгдэг газар хүртэл дандаа эмэгтэйчүүд байгаа. Яасан эрчүүдээ бид нар ажилгүй болгосон байхгүй юу? Тэгэл уул уурхаа. Одоо тэгэл оюу толгой 5 толгойд өөрхөө нөхрөл ордог нөхдөд болсон байхгүй юу? За жуулчин гэхээр яадаг вэ? 100 гадаадын зочдыг ирэхээр хөөхөн октоудаа авчиж өгдөг. Тий одоо Японы өвгчүүд, Солонгосын өвгчүүд, Европын ирчүүд нашаал ирж байгаа шүү дээ. Энийг одоо нугаад байгаа юм байхгүй. Тий нугаад байгаа юм байхгүй. Ямар их шөнийн баарууд ажиллаж байна манад.
шинжэнгөө диск одж जैन залуучууд хүүхдүүд нь ээж аавыгаа тоохчгүй. Тийм ийм сонин үе эхэлж байдаг шүү дээ Монгол орн. Тэгээ би энэ чинь философичийн хувьд хэлээд байгаа. Би нэг онлайн хувьд гаргаж ирээд шүү дээ. Би чи зүгээр суугаад байгаа юм уу? Эсвэл нэг одоо муулаад эсэргүүцээд байгаа юм уу? Тийм байхгүй шүү дээ. Яаж бид нар одоо шинээр эхлэх үү гэдэг чинь миний одоо толгой өвтгөж байгаа байхгүй юу? Бид нар бол Монгол орн өнөөдөр 0 цэгтээ ирчихсэн. Тийм бид нар шинээр эхлэх ёстой. Гэтэл шинэ эхлэл маань хаанаас яаж эхлэх үү? Тэр л чухал болчиход байна шүү дээ. Та нар бол яг 100 жилийн 200 жилийн өмнө бидний энэ юуг бүгдийг үзчихсэн. Би танаа одоо философч, Япон философчдын номыг уншдаг шүү дээ. Ялангуяа нөгөө Нишида Гитаро байна. Тэ Гитарог би маш их уншдаг. Гитарогоор би лекц хүртэл уншдаг шүү дээ. Тийм үү? Тий. Тэр чинь нөгөө экзистенциализмын тухай бичсэн. Тэг Европын философи болон Зэн буддизм хоёрыг хооронд нь харьцуулаад тэгээд нөгөө ёс суртахууны талаар маш их номнууд бичсэн байсан. Гитарогийн тэр этик гэсэн ном нь алдартай шүү дээ. Ёс зүй гэсэн ном. Тий, тэр байна. За нөгөө нэг Фукузава гэлөө нөгөө 10,000 юан дээр нэг зураг нэдэг шүү дээ. 20,000 зөрчих жил те. Тэрний зураг одоо чи миний оффист очоор миний офисын хан дээр дэлхийн философчдын зураг өлгөөтэй байгаа. Тэр дотор танаа Японы Фукузавагийн зураг өлгөөтэй байгаа шүү. За юу гэж те. Фукузава би бас өглөө тантай өнөөдөр уулзандаа гэж бодоод Фукузавагийн тухай нэг ярих юм гэж бодоод ирсэн. Юу вэ гэсэн чи Фукузава Юкичи гэдэг хүн чинь Японд дээ шүү дээ. Фукузава Юкичи гарч ирэхээс өмнө хайр дурлалт гэдэг үг байхгүйсэн. Бид нар ч байгаагүй. Орсууд ирээл би чамд хайртай болсон байхгүй юу? Тэрнээс өмнө бид нар мэдэхгүй шүү дээ юм уу? Тэгээ орсуудын нөгөө нэг Я тебя люблю гэсэн кинонууд чих гарч ирсэн байхгүй юу? Тэгээ тэндээс чинь би чамд хайртай гэсэн байхгүй юу? Тэгтээ уул нь чамд гэдэг нь буруу үг байхгүй юу? Чамайг гэх хэрэгтэй байхгүй юу? Тийм чамайг би чамайг хайрлна гэх хэрэгтэй байхгүй юу? Би чамд хайртай гэхэр чинь нэг тийм нэг бараа тавар шиг юм болчиход байгаа байхгүй юу? Тийм би чамайг хайрлна. Тэгтээ үргэлж хайрлна, хүүхлээ хайрлна гэсэн тийм үг бол их гоё байхгүй. Тэгээ нөгөө нэг тэрий чинь нэг яаж хэлэхээ мэдгүй хараа гэд дуудаад байна шүү дээ нэг. Тэр чинь бас нэг хөөрхийн нэг тэгж хэлэх гээд байгаа юм шиг үлээ. Тэгээ нөгөө за би манай нөхөртөө бас энэ хайр гэдэг үгийг тантай ярих гэж бодсон. Манай нөхөр намайг хайраа гэж дуудаад би 90-ад онд анх Монголд ирэхэд хүмүүс ингээ эхнэр нөхөр хоёр хайраа гэд нэг дууддаггүй байсан шүү дээ. Харин тий яг үнэ. Тэгсэн чинь манай нөхөр айгүй хүмүүсийн санамж чи айгүй хурдан өөрчлөгдсөн юм шүү дээ. Маш хурдан мартна. 80-ад оноос ингээ хайраа гэд дууддаг байсан гэ тэгээд байгаа байхгүй. Би бол ерөөсөө тэр орон дотор байж магадгүй. Гэхдээ би бол гудамжинд явж хайраа гэд анхан ирэхэд бол сонсож байгаагүй. Тий хайр гэдэг бол их сүүлд үссэн. Ер нь яг нөгөө юу орчихгүй да. Нөгөө барууны маш их Холливуудын кино фильмүүд маш их орж ирсэн байхгүй. Тэгээ тэндээс маш их сурахгүй да. Тэ одоо нөгөө нэг тэд нар чинь маш их одоо хайраа энтер гэж дууддаг. Ханы маны энтер гэдэг нь шүү дээ. Тэр үг. За Монголын энэ хайр гэдэг үг чи өөрөө маш их утгатай үг. Энэ бол Төв Азийн бурхны нэр. За тийм. Япон хайр гэдэг бурхан байдаг. Кайра гэдэг бурхан байдаг. Кайра гэдэг үг. Кайра гэдэг чинь бурхны нэр байхгүй юу? Юуны тэр нөгөө нэг Умай гэж үг байна шүү дээ. Умай гэдэг чинь бас бурхны нэр байхгүй юу? Оо. Умай гэдэг чинь тий. Нөгөө эмгтэй бурхны нэр байхгүй юу? Умай гэдэг. Тий. Тэгээд эндээс тэрний хүүхэд чинь хайр авахгүй юу? Ваа. Тийм хайр байхгүй, кайр байхгүй. Одоо бид нар хайр хан гэдэг шүү дээ. Одоо уулуудыг шүтээд хайр хаан гэж шүү дээ. Тэгвэл тэр чинь хайр бол биш. Тий. Хар хан байхгүй юу? Каракан байхгүй юу? Караканыг хайрхан гэж буруу хэлээд байгаа байхгүй юу? Хайр гэдэг чинь тустай. Хайр гэдэг чинь кайра гэдэг чинь бурхны нэр. Хар гэдэг чинь тийм. Хар гэдэг чинь яг юу гэсэн үг? Яг хар өнгөийг л хэлээд байдаг л да. Тэгтээ ер нь кара гэдэг чинь яг каракан гэдэг цаашаа судлахад бол ер нь бид нар ямар их торгоны замаас гаралтай юм бэ гэдгийг бид нар мэдж байгаа. Тийм ер нь Төв Аз, Турк, Перс тий. Тэндээс бид нар маш их хардаг. Одоо Мани гэж бурхныг мэдхүүгүй өөрөө. Мани гэж бурхан. Мани бурхан дараа тэр нөгөө Персийн бурхан. Тийм Мани. Дараа нь нөгөө Мазда гэж бас бурхан байгаа. Тийм нөгөө тийм шүү дээ. Танаа нөгөө Япончин машинаар нэрлэлсэн байгаа шүү дээ. Мазда. Тийм тэр чинь бас бурханы нэр байхгүй юу? Тийм. Тэгэхээр бид нар маш их тэндээс түүхтэй. Тэгээ тэргээ бид нар чинь ингэчгээд үгүй бид нар мундаг байсан гэдэг байгаа байхгүй юу? Үгүй байхгүй юу? Тийм. Манай нэг Монголын нэг залуу байдаг тэр хэн блээд ингээд энэ Төв Азаар нэг аялаад тэгээ наашигаа ингээд яг амаа гэд. Тэр чинь хөөрхөн амт нэг түүх мэдхгүй учраас тэнд ингээд юмнууд таньдаг юм харангуут манай юм байна гэдэг үгүй байхгүй. Тэндээс ирсэн байхгүй. Ер нь манай японочууд чинь ингээд өөрөө ямарваа нэгэн шашин ч гэдэм үү те ямарваа нэгэн соёлыг үүсгэн байгуулаагүй гэдэг тэр маш их бахархалтай байдаг хүмүүс. Одоо Хятадаас ирсэн, Солонгосоос ирсэн бүгдийн
одоо хятадууд солонгосуудаас илүү ингээ хөгжүүлж ирсэн гэсэн тийм бахархалтай хүмүүс байгаа. Үгүй. Тэр бол өстой хотлаа. Ер нь бол танай гол одоо философич чинь номын хүмүүс чинь эхлээд Солонгосоос сурсан. Солонгосын философичд очиж бас заасан. Солонгосууд Японд очиод күнзийг заасан, буддизмыг заасан. Тэгээд дараа нь нөгөө Японууд чинь сурсныхаа дараа Солонгосын энэ буддизм хүнз чинь цаанаа бас эзэнтэй байна гэд хятад руу шууд ирж бас сурсан. Японы маш их философичд. Тэгээ яагаад гэвэл ерөөдөө эхлээд бол ер нь бүх юм чинь байна шүү дээ. Худалдаа л байдаг байхгүй. Японы худалдаачид Солонгостой хятадтай худалдаа хийжсэн байхгүй юу? Тэгээд тэр нэг номтой юм байна. Энэ чинь номын хүмүүс юм байна. Ном уншдаг юм байна гэдэг энэ номыг харчаад тэгээд одоо номыг авч эхэлсэн байхгүй юу? Торгонизм чинь бас тийм байхгүй юу? Торгонизм чинь худалдаа байсан байхгүй юу? Сүүлдээ соёлын зам болсон байхгүй юу? Соёл, мэдлэг, боловсрол, философийн зам болсон байхгүй юу? Тэр үеийн Персийн одоо нөгөө юмс одоо юунд байгаа шүү дээ. Эцэг хааны Эрдэнэ одоо сан дотор зөндөө байгаа 2000 жилийн өмнө юм байдаг. Тэгээд чи юм уншсан чи бас сайн бай чи айхтар байна. Персийн төвийг мэдэж байна гэдэг чинь. Тий 10 жил зайд Японд. Тэгвэл танаа 10 жил сайн байна. Манай 10 жил бол сайн. Тийм манай 10 жил бол байхгүй шүү дээ. Тийм заахгүй шүү дээ. Тийм ер нь бол яхаа Японы нэг онцлог байдаг. Одоо манай нэг энэ нэг ном уншдгоо номын биш нэг улс төрчид тийм үү ерөнхийлөгч байсан ч юм уу ерөнхий сайдч байсан их хурдан гишүүн байсан юм уу нэг яамны сайдч байсан юм уу тэр хүмүүс ингэдэг байхгүй юу. Хүнд боловсрол хэрэггүй. Би сургуультай муу сурдаг байжсан. Одоо би ингээд сайд болцсон явуулчихлаа шүү дээ. Тэгэхээр ямар хүмүүс тийшээ гардыг нэгдэж байгаа биз. Тэгээд нэг нөхөр бас ингэж хэлсэн байхгүй юу. Жишээлбэл Японы нэг ерөнхий сайд нөгөө 4 5 дугаар ангид байхад ээж аав нь сургуулийн мөнгөнд төлж чадахгүй учраас сургуулаасаа гараад ажил хийж мөнгөтэй болоод ээж аавдаа тусалж гэр орондоо тусалж усгаад гэр орных нь аж амьдрал сайхан төхнөөд ирэнгуутал номын санд суугаад нөхсөн гэдэг байхгүй юу? Сургуулаа нөхсөн. Тий. Тэгэхээр Японы номын сан маш сайн байгаа байхгүй юу? Ямар ч хүн бие дагаад боловсралтай болох боломжтой. За манай төв номын сан руу орох юм бол одоо чиний нөгөө түүхийн тийм үү нөгөө нэг айхтар ном битчихэл уншин шүү дээ. Түүхэн ормаа гэдэг нөгөө худлаа түүх, худлаа үлгэр, худлаа ном гэж чинь уншаад тэгээ бүр толгойн нэргээд гараад ирнэ. Тий. Тэгэхээр бидний ялгаа юм байхгүй юу? Тий. Танад бол номын санд боловсралтай болж болох нь байна. Манад боломжгүй. Хайрын тухай яриа тий. Хайр бурхны тухай юу? Хайр бурхан биш ээ. Нөгөө Японоор хайр гэдэг үг бол биш үү тий. Ханаас гаралтай юм? Бурхан шашны 108 нөгөө юу шүү дээ. Нисванис. Тий 108-ыг одоо 108 бурхан. 108 бурхан биш ээ. 108 нөгөө шүтлэг биш ээ. 108 Нисванис. Нисванис. Окей. Тачаал. Одоо тачаал гэдэг үг нь наад чи бас тийм ээ. Гэхдээ наад 108 ч юм биш бас персэс гаралтай байдаг байхгүй. Ер нь бол маш перс юмнууд явж байгаа шүү. Тий. Тэр маш юм явж байгаа. За яг хуу чи тэгвэл Нисванис гэдэг хинди бурхан, хинди шашин, буддизмын шашин болгож байна шүү дээ. Одоо персэ хаяад. Тийм. Тэгийн удаа Фукусава Юкичи гэдэг хүнтэй уржуулахад тийм одоо нөгөө юу гэх нүглийн их үүсэр болдог сэтгэлийн хөдөлгөөнийг Нисванис гэж байгаа шүү дээ тий. Тэрийг аваачиж хайр гэдэг үгийг зохиосон байгаа шүү дээ тийм. Тэгэхээр бидний хувьд одоо хүртэл японочдын хувьд хүнд хайртайг хэлэхээс санаа зовдөг юм. Хайрт. Маш их байхгүй юу? Ер нь санаа зовсон гэж шүү дээ. Хизээч хайрлахгүй мөртлөө худлаа хайртай энэ хэрэггүй шүү дээ. Ер нь хайр бол тэргүй тийм бас сайхан юм биш байхгүй юу? Тий. Ер нь бол яг сайхан үедээ хайр бол яг сайхан л тийм үү мэдээж гоё. Тий. Хэрвээ бүтлгүүтвэл маш аюултай байхгүй юу? Үзэн ядал болоо хөрчдөг байхгүй юу? Тийм. Хайртай гэж хаад гинт хайргүй болоод сууха боллоо ч гэдэг юм уу? Айгуугаа хайртай гэж хойлоо сайхан амьдарч ирсэн өөр хүүхээ хараад тийм үү? За би явлаа гэдэг ч юм бол маш аюултай байхгүй юу? Тэгэхээр хайр гэдэг тийм айхтар тийм сүрхий юм биш байхгүй юу? Одоо би тэр Шекспирийн Ромео Жулиог дандаа шүмжилдэг байхгүй юу? Тэр бол ямар ч утгагүй байхгүй юу? Тэгэхээр хайраас болоод амиа хорлох гэж техниклэл байхгүй юу? Хэзээ ч тийм байж болохгүй байхгүй юу? Тийм байгсан зохиол биш шүү дээ тэр чинь. Гэхдээ тэр чинь үлгэр жишээ болгоод идэг байхгүй юу? Тэр чинь уншаад ингэдэг юм байна гэд амиа орлох гэдэг байхгүй юу? Тэгж болохгүй л дээ. Тийм тэгж болохгүй тийм үү? Унших хүмүүсийн одоо нөгөө юу чадвар хараад эндүү. Тийм тэр стоп болохгүй шүү. Тэрийг захад хайраас болж амиа орлоо гэдэг. Цаагуур чинь зөндөө хөөрхөө огт зөндөө хөөрхөө хөгүүд байна шүү дээ. Одоо гэхдээ тэр одоо тийм тэр чи Ромео
Жюльет чинь 13 4 настай хүүхдүүд юм биш үү те? Тий, яг л өнөөдрийн Монгол бас тийм байдгийг. Нэг нь баяны хүүхэд шүү дээ. Нөгөөх нь ядуу айлын хүүхэд шүү дээ. Тэгээ нөгөө гэр орных нь суулгахгүй гэж байгаа хгүй юу? Тэ? Баяны хүүхэд баяныхаа л хүүхэдтэй суун. Ядуугийн хүүхэд ядуугийн хүүхэдтэй суун. Тэгээ тэр чинь гэр бүл дотор зөрчил үүсээд хоёлаа яахаа мэдэхгүй. Тэгээд одоо өөрсдөө. Тэгээ ер нь бол эн чинь яг литературд уран зохиол ийм түүх зөндөө байдаг. Нөгөө Тристан Изолдо бас ингэдэг. Тийм үү? Нөгөө Шахрадзе гэдэг энэ Төв Азийн бас нэг зохиол байдаг шүү. Хоёлаа нөгөө хадан дээрээс үсэрдэг. Тийм үү? Тэг иймэрхүү зохиолууд чинь ер нь яг хайр бол ийм их одоо ийм хүчтэй гэдгийг харуулсан. Тийм. Тийм үү? Маш хүчтэй гэдгийг харуулж байгаа. Хормын гоо үзэсгэлэн байгаа шүү дээ тэр дотор тийм нэг хормын тэрийг харуулсан юм байгаа гэж ойлгохгүй. Тийм, яг үнэ. Тэр үйл явдлыг хөөж явах юм бол айгу тэнийг байгаа шүү дээ. Харин тийм байхгүй юу? Тэгээд хайр гэдэг юмыг бас нөгөө шунал тажаалтай холбож уржуулсан би бол хинд бол одоо Фукузава Юкичд бол баярлж байгаа. Тийм шүү. Хайрын цаан чинь ерөөхдөө тэгэл бас тэр явж байгаа шүү дээ. Тэр дуртачаал явж байгаа шүү дээ. Тэр чинь заавал тэгэл бас нэг унтах гээд байгаа шүү дээ. Тэр чинь тэр хайр чинь бас заавал унтчихэж нэг баталгаачих гээд байгаа юм уу яах гээд байгаа. Тийм үү? Тийм. Ер нь бол яадаг штэ. Хайр бол яг хормын өдөр төгсдөг гэдэг штэ. Тийм. Яг бол минийх болцсон. Одоо тэгээ дуртай цагтаа тийм үстэй. Тийм. Тэрнээс өмнө дуртай цагтаа болохгүй штэ. Тийм. Хормоо ээжлээ одоо тэгээ дуртай цагтаа байхгүй. Тэгээд хайр дуустдаг. Тэгээд дуусч байгаа байхгүй. Үлгэр дуусч байгаа. Үлгэр дуусч байгаа байхгүй. Тийм. Зөө. Би таныг юу яана? Энэ Рю Муракамитай холбохыг бас хичээ. Тэгэрэ. Холбоор тэгвэл би нэг ярилцлага хиймээр байна. Тий. Одоо яг чи өтөр нэг Япон Монгол гэдэгтэй адилхан. Би монголоор яриад тэгээ бид хоёр ингээд туршлагаа солилцох байхгүй юу? За өнөөдөр танай Японы нийгэм ямар вэ? Танай залуучуудыг ямар байна? Би болохоор за Монголын залуучууд ийм, Монголын нийгэм нэг ийм. Тэгээ миний одоо харцаар Монголын нийгэм нэг ийм байна. Би бол маш их одоо ярилцлага өгдөг, маш их одоо хэлэх гэснээ хэлдэг, тийм үү? Хэлгэж хэл зайсан байж тэгэхээр хэлжил таараа. Тэр нь философичд бол тэргүй ийм байдаг. Нэг соён гэгэрүүлж, хүмүүжүүлж, ухааруулах гэж байгаа учраас тэр хатуу үгнүүд хэлхээс өөр аргагүй байдаг байхгүй юу? Хэлхээс өөр арга байхгүй. Тэгээс одоо зөөлнөр хэлнэ гэж байхгүй шүү дээ. Та зөөлөө хэлдэг би яаж зөөлөө хэлэх юм бэ? Тийм биз дээ. Хатуулаад хатуу шүү дээ. Зөв. Тэгээ энэ Муракамиро би бүгдийг уншиж ирсэн. Залуу байхад тий. Их юу штэ бас альфа бас нөгөө эргэдэлэг зохиолч тийм үү? Тийм, яг үнэ тий. Тийм, тэгэхээр одоо цаанаас ингээ бүр дурлах шиг тий. Одоо уяадан охины хувьд бол энэ зохиолчд их дуртай байсан. Тийм. Шивэс гэдээ бас нэг номонд байдаг шүү дээ тий. Тату гэ тий. Тийм. Тэгээд уншиж тэгээд тэгсэн чинь биш дээ. Энэ хүн чинь 50 төгөөд ирэнгуудаа хүүхдүүд зориулж ном бичдэг байсан. Тэгэхээр бас л яг таараал юм л да. Тийм. Би ч одоо бас яг л нөгөө 10 жилийн хүүхдүүд рүү ойртох тийм болчиход байгаа байхгүй юу? Тийм байгаа. Харин явсаар гад бүр тэр байтгаа бүр ингээд 1-р ангийн хүүхдийн сурхачгээс ч эхэлдэм билүү гэж бодож эхэлж байгаа байхгүй юу? Сонь байгаач? Тийм. Энэ хүн болохоор 13 настай хүүхдүүдэд эхлээд 13 настай хүүхдүүдэд ажил танилцуулах одоо ажил мэргэжлэхэд юу юм бэ? Тийм ном бичиж эхэлсэн. Тэгээд тэр л чухал болчиход байгаа юм. Ээж аауд ч гэсэн хэлээд байгаа юм. Энэ хүүхдүүдийг яах вэ? Дийлхэ боллоо гэдэг байхгүй юу? Тий одоо сая наашгаа би таксигаар ирэхэд хүртэл таксийн жолооч таниал юм ярихад бол би одоо хүүхдэд дийлэхгүй байна. Гарч тоглол хүүхдүүдтэй танилцахаар ерөөсөө өрөөнөөсөө гарахгүй байна. Одоо яах вэ гэдэг байхгүй юу? Яаж өрөөнөөс нь гарах вэ? Угаасаа ингэж утас компьютераар хамгийн одоо нөгөө юу гэх юм өөрийгөө өдөх юмнууд нь байж тээ яг амьдрал дээр тийм юм байхгүй юм чинь тээ. Тэгээ тэрийг одоо ер нь тэр 13 настай хүүхдүүдийн ажил мэргэжлийн хөтөж гэдэг номыг бичсэн баггүй юу. Тэр үед чинь одоогийн яг Монголын хүүхдүүд шиг те хүүхдүүд айгу дутгшаа болж ихсэн одоо нөгөө интернет нь одоо Японд их хөгжиж эхэлсэн. Тэр үед компьютер тоглоом тий. Тэр үед тэгэхээр бас би тэр номыг бас Японоос аваад танд бас хараад би чи нөгөө Японы өөр зохиолчдын номнууд бас байсан л да. Одоо шил нөгөө Харуки Мураками гэдэг адилхан нэртэй тий. Өшөө бас одоо би бас нэг Японы эмэгтэй зохиолчийн номыг бас орчуулж байгаа л да. Одоохондоо юу л да. Хэвлэгээр би чамд янзаа юу. Дуудаж өгөн за. Тэгээ хоёлаа бас ярилцсан тэргүй. Тий. Тэгээд энэ бүх юунд Японы яагаад би Рю Муракамиг сонгосон бэ гэхээр яг бол
нийгмээ ингэж хурцаа нүдээр хараад тэгээд улс орон хойч үе хүмүүжүүлж тэдрийгээ ухааруулахын тулд яаж ингэж ном бичиж тэрнтэйгээ тууштай явж гинэ. Тэг маш их тууштай явсан шүү дээ. Ер нь бас жоохон чанга шүү дээ. Чанга хөхтэй, хурц хөхтэй шүү дээ. Тий. Тэгэхээр нийгэмд тийм хүмүүс заавал хэрэгтэй байхгүй юу? Тий. Нэг анхааруулж хөөе нэг сонстоо чи гэдэг тийм хүн ямар ч нийгэмд хэрэгтэй байхгүй юу? Ямар ч ард түмэнд хэрэгтэй байхгүй юу? Тий. Тэрс одоо дагаал яруу найрагдаал сайхан хөрсөн дээрээ буугаад сайхан тийм үү айлгуутаад хамтраад нэг магтан дуулаад Монгол гэж орилж хашгираад тийм огшроод онгороод тийм юмд би маш дургу. Тэгэхээр бүр тийм юмд өстой үзээд яддаг. Оо яана. Энийг унтраах мартсан шүү дээ. За тэгэнгүүтээ хайр чин залгаж ах шиг байна. Хайр биш ээ. Манай дараа. Хайр биш. Манай нөхөр Сэлэнгит амьдарч. Их гоё газар амьдарч юм байна. Тий, ер нь Монгол улсын хамгийн гоё амиг штэ чухал. Яг бол маш их нэг зүлгэн ногоо, ой мод, гол ус. Тий, одоо тэндээс ч нэг Сэлэнг гэж мөрнийг мэднэ үстэй. Тий, Монголын бүх голуудыг өөртөө чингөө цуглаж аваад тэгээ гадагшаа гараа явчихдаг. Тэгээ гадагшаа явчихдаг. Тэгтээ үнэхээр гоё. Тэнд бол юу ч ургана. Эгийн гол, туулгуул бүгд тийш явж байна. Бүгдээрээ. Тэг хаана л гол байна, гол ус байна тэрийг бүгдийг хамаад гараа явчихдаг. Тэгэхээр одоо ингээд Монголын төв хэсгийн хамгийн одоо нөгөө нам дор газар болохоор мэдээж. Тий, ер нь бол тий социализмын үед бол хамгийн их газар тариалан өгцсөн, жимс догоо өгцсөн байхгүй юу? Ерөөсө бүр жимсний станц битүү байсан. Оросууд хөргөө нөгөө эсгийгээрээс гарч ирсэн малчин чинь бас нэг жоохон ногоо иддэг болох гээд үүлээ үтсэн байхгүй. Нөгөөд бол чинь идэж өгөхгүй. Идэж өгөхгүй. Тий зөвгөө чинь тэргүү тэндээс орж ирсэн. Тий орсууд чинь орж ирээд алим хүртэл тарьж өгсөн байхгүй. Мичүүрэн гэж хүн байсан Оросын. Тэр чинь мичүүрэн орж ирээд тэгэл нөгөө арны дэг алим бүх жимсүүдийн чинь Монголын ийм хатуу тийм үү их газрын хатуу ийм уур амьсгалтай газар яаж ийм давжаа алим, давжаа жимснүүдийг мичүүрэн чинь суулгаж эхэлсэн байхгүй. Тэндээс гаралтай байхгүй. Тэгээд дараа нь 90 онд ховчлаад бүгдийг нураасан. Устгасан. Тэг камбанач зараад устгасан тэр үед 90 онд юу гэж хэлжсэн гэж трактор комбайн барьж ингэж заван хар шороотой зурлаж яхаар наадуулынхаа юу устгах. Би онгоцоор гурилыг чинь зөөгөөд байна. Бүр тийм үрт хүмүүс гарч иж байлаа шүү дээ 90 онд. Бүр тийм амар гоц. Бүх тэр тэгээд гурилын үйлдвэртэй байсан тэр гөр чинь. Ер нь бол маш олон аймгийн төвд гурилын үйлдвэр байсан байхгүй юу? Сумын төвч одоо хар орон ч гэсэн гурилын үйлдвэртэй байсан. Тэгээд тэр бүгдийг одоо устгаж ялаа шүү дээ. Баруун хараа энэ тэр чинь өөрийн гурилын үйлдвэртэй бүр Сэлэнг бол ерөөсө гайхамшигтай цаг агаар байгалийн одоо өгөгдөлтэй шүү дээ. Сэлэнгтэй. Бусад аймагуд бол жоохон хэцүү. Тий. Бусад аймагуд бол жоохон хэцүү. Чигтэй тэгээд юм ургадаг сайхан газар. Зөвхөн дороо ургана. Чиний зүгөөнөд бол тэнд өстой жаргаж байгаа. Тийм жаргаж байгаа. За би хамгийн сүүлд би сая нэг хүнтэй хэрэлтэй чигчтэй би одоо Twitter дээр идэвхтэй байдаг. Тий, ер нь Монгол хүн чинь хэрэлдэж нэг сайхан болд нь шүү дээ. Харин тийм ээ. Тий. Хэрэлдэж нэг дараалт яг тэнцвэртэй болох гээд. Тий. Тий, тэгсэн чинь ингэж байгаа. Ихэнх нь байна шүү дээ. Өглөө авгаадаа загнуулсан юм уу? Нөхөртөө загнуулсан хүмүүс байдаг байхгүй юу? Тэгэл гэрээсээ гарч ирээд өөр хүмүүст ураа гаргадаг байхгүй юу? Тий. Тий нөгөө одоо нөгөө юу штэ Токиод штэ тий. Токиод бол ерөөсө хизээч ингэж хөдөөний хүн юм билээ, хотын хүн юм билээ гэд ялахгүй. Оо тий. Токиод мисошил штэ. Мисошил. Тий. Хинч орж ирсэн гэдэг бараад идчихдэг тий. Өөр дээр байлгачдаг. Гадаад хүн байна уу, дотоодын хүн байна уу тий байлгачдаг. Тий. Айтахан байна, айтахан биш ээ нөө янхан байна юу вэ? Энэ дээр ингэж харагдаад байгаа байхгүй юу? Бүгд харагддаг байхгүй юу? Бүгд ерөөсө хүн болгон өөрийнхөө юма хийгээл тэгэл явж идэг юма хинт саад болохгүй. Тэрийг чи мисошил гэж. Тэгээ нийтдээ Токио гэдэг мисошилэн дотор ингэж юу ч хамаагүй ороод идчихдэг тий. Оруулаад идчихдэг. Тэгээ шингэчдэг бас тий. Тэгсэн чи Улаанбаатар бол хөдөөний хүн гэтгчдэг тий. Өөрөө хөдөөний хожиж. Тий их ингээ хөдөөнөөс ирсэн хүмүүс тий. Бүгдээр ерөнхийдөө Улаанбаатард байна шүү дээ. Хоёр л төрлийн хүмүүс байдаг байхгүй юу? Нэг нь эрт хөдөөнөөс орж ирсэн. Нөгөөд нь хожуу орж ирсэн. Тэгээ эрт орж ирсэн жоохон онгороо их цантай. Хожуу орж ирсэн
жоо ууртай эрт орж ирэх минь яалаа гэдэг ингээд жоо уурлаа сууж байдаг. Ийм л хоёр төрлийн хөдөөнийхөө Улаанбаатарт байдаг байхгүй юу? Тэгээ Токио ч гэсэн ялгаагүй шүү дээ. Тий нэг хэсэг тий 200 жил болсон хүмүүс байна. Тий 10 жил болсон хүмүүс байна. Тэглээ яах вэ? Энд одоо 10 сар болсон хүмүүс байна. 10 жил болсон хүмүүс байна. Тий. Бид нар чинь 100 жилийн л настай шүү дээ Монгол улс чинь. Тий. Тэгэхээр одоо яг том хот ер нь ингээд том хот ямар байдیں۔ Токио ямар байдیں гэдэг энэ номноос хараад тий. Битээ тэр нөгөө үйл явдал тэр алаа маланд тий хүн алсан мас хийсэл. Тэр яг видео фильмнээс нэг юу биш шүү дээ. Юу биш шүү дээ. Тийм үстэй. Видео фильмэн дээр ямар амар юмнууд үздэг билээ тий. Пах гэл үзээд идэх шүү дээ тий. Тий. Яг уншихаар нөгөө хүний тарих ажилдаг учраас нөгөө тархинд чинь маш их зөрчил үүсдэг байхгүй юу тий тэрийг бодох ажил гарч байгаа байхгүй юу тэгэхээр танихгүй мэдэхгүй шинийг бодно гэдэг чинь хүний тархинд стресс үүсдэг байхгүй юу тэр стресс чинь маш сайн байхгүй юу одоо тэр стрессээ өөрөө давж чаддаг л болох хэрэгтэй байхгүй юу тий ихэнх хүмүүс чинь тэр стрессээ тэгээд тулгарнгуудаа ингээд уурлаад бухимдаад ингээд тэрнээсээ шантарчж байгаа байхгүй юу. Тийм учраас стрессээ давах хэрэгтэй. Тэрэн дээр одоо Японууд бол стрессээ яаж давдаг одоо гайхамшигтай хүмүүс шүү дээ. Энэ дэр стрессийг маш сайн давж байгаа шүү дээ. Давуулж байгаа жүн гэдэг одоо бурхан шиг охин байгаа шүү дээ. Тийм тэр гайхамшигтай. Гайхамшигтай тий. Тий. Тий энийг заавал уншаарай. Одоо нэгэнд одоо монгол хэлээр гарсан юм чинь энэ бол унших хэрэгтэй. Тийм. Тэгээ яг орчуулах яг бичлэгээ дээр жоохон хүмүүс бас нэлээд сандарна. Ягд бол би энд бүх үгнүүдийн нөгөө нэг их шиг гэдэг бичлэгийг гэс бас татгалцсан. Ямар ч их шиг гээгээгүй байгаа. Үгийг ингээ бүтнээр нь орхисон байгаа. Тий. Монголчууд чинь их шиг дандаа гэдэг нь штэ. Тий. Тэгээд яг тэр их шигийг биччихээсээ залхуураад байгаа байхгүй юу? Тэр битээ залхуураа тэр их шигийг биччихээ л да гэдэг байгаа байхгүй юу? Тий. Тиймээс их шиг өрөөсөө гээгээгүй байгаа. Оо тийм үү? Тий. Өрөөсөө гээхгүй. Тэгээд нөгөө нэг өгүүлбэрүүдийг нэг тийм гачин тийм юм, ийм юм гэж ерөөс дуусгаагүй. Юм гэдэг өгүүлбэр ямар ч өгүүлбэр юм гэж дуусаагүй байгаа. Одоо чиний надад бичсэн мессеж дотор юм явж л байна лээ. Би бас чи бас л юмтай болцсон л байлээ. Тийм бэ. Юм гэж байхгүй тий. Дандаа үйл үгээр төгсгсөн байгаа. Яг л өгүүлбэр чинь өөрөө үйл үгээрээ л тодорхойлогдож байгаа шүү дээ тий. Гэтэ бас энэ номныхон онцлог нь урьдчуулагч нэр бичээгүй юм шүү дээ. Баяр урьдчуулагч. Та молоор хэдэн тий. Та англи хэлээс. Агуу герман хэлнээс. Герман хэлнээс. Тэгтээ яг Японд сурж байсан оюутан янз бүрийн залуучуудыг бас наадахтаа нэлээ оролцуулсан. Зөв. Чи ер нь энийг одоо юу гэж бичих вэ? Энийг юу гэж бичих вэ? Тэ одоо тэр нөө копикоко энэ гэж байгаа шүү дээ. Копичко энэ нэг юм уу тэ. Тэр чи яг юу хэлж байгаа? Ямар энэ үгийг янз бүрийн одоо жимсний нэрч байдаг юм уу? Хоолны нэрч байдаг юм уу? Тэр чи Японоороо байхгүй болохгүй шүү дээ. Тий бид нар чинь тэрний цовонгээ орчуулчих болохгүй шүү дээ. Тийм мезо шүлийг одоо юу гэдэг холимог шил энэ төргээд орчуулчих болохгүй шүү дээ. Тийм эсвэл ногоон шилж гэдэг юм уу тэгж орчуулж болохгүй шүү дээ. Тий. Зөв. Ойлгосон. Зөв. Айгуу шин тушилт хийгдсэн юм тий. Тий одоо тэгэл энэ арт түмний чинь талаас нь л одоо хүмүүжлэн шүү дээ. Уншихын хүртэл одоо хүмүүжлэн шүү дээ. Уншиж сур бичих үсэг гэж юм байдгийн. Тэр хэрэгтэй хэрэггүй уянгийн халилаар мэдлэг боловсролыг устгахчлахгүй. Тийм манайх чиг уянгийн халилж жагаад гачин монголч эрдэнэт нь гачин үгнүүд гаргаж ирээд хүн төрөлхтний шин сонин мэдлэгийн тийм үг нэрлэгээнүүдийг монголчлаа хийдэг байхгүй. Тэгээд тэр нөгөө цаад шин юм, цаад хэрэгтэй юм устчихдаг байхгүй. Тэр чинь том гэмтрэг байхгүй. Одоо танай Японууд чинь шил гадны мэдлэг боловсролын чухал өгнүүдийг чинь орчуулахгүй шууд хэрэглээд байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь айгүй зүв байхгүй юу. Одоо манайх чигээд банана гэлдэг гол өөрснөө банан тарьдаг мөртлөө гайдлагчдаг байхгүй юу. Тийм кофе гэлдэг гол өөрснөө кофе тарьдаг мөртлөө борголч ч лөө. Борголч лөө. Тийм би тэрийг хоргол гэж уншаад байдсан шүү дээ. Тийм хорголж. Тийм. Тэгээд хорголч ханж л угаадаг юм байлгүй бид нар. Тийм. За одоо пив гэж гоё нэр байдаг. Пиво. Тэ энэ чинь бүр Европын чухал ойлголт. Тэр чинь бид нар одоо шар айрагч гэдэг юм уу? Тийм. Тэгээд пив ч одоо гинт айраг болчихлоо шүү дээ. Тийм. Гихмшлэнгийн энэ чинь болохгүй байхгүй пивэрөө л явсан. Тэгвэл нөгөө монгол хэлний үгийн сан ихсэх байхгүй юу?
бүх юмыг айраг болгочих болохгүй шүү дээ. Тий. Тэгэхээр пивээр л явсан дээр байхгүй. Тэгэхээр монгол хэлний үг чинь олших байхгүй юу? Олон болох байхгүй юу? Гадны үгийг хэрэглээд байвал. Кофе гэдэг үг хэрэглээ. Тэгэл олон болчихлоо шүү дээ. Тэгээ одоо эмэгтэй хүмүүс sleep гэдэг чинь sleeper л явсан дээр шүү дээ. Тий. Тэрнээс одоо тэр чи юу гэдгийг нарийнхан нөгөө юм байхгүй юм гэж болохгүй шүү дээ. Тий. Тэгэхээр гадны мэдлэг боловсролтой үгнүүдийг шинжлэх ухааны ялангуяа үгнүүдийг чинь бид нар маш их монголчилдаг байхгүй юу. Тий. Тэгээ тэр бол яг ч бас нэг хэсэг нөхдүүдийн л одоо асуудал л да. Тэдний л одоо хойч үедээ тарьсан гайнууд байхгүй юу. Ямиг заавал монголчилдаг. Монголчлахгүй болохоор загнадаг. Энэ сайхан баялаг, энэ сайхан одоо олон хүүхдээ монгол хэлээрээ яагаад орчуулж болохгүй байгаа юм гээд. Тэгээ энэ ч яг нэг жижигхэн ардуудын нэг комплекс л яваад байгаа юм бол бид нар бас дутхгүй манай хэл бас мундаг гэдэг юм яваад байгаа байхгүй юу. Тэгээ орчуулахгүй үгнүүд одоо японоор хизээч орчуулахгүй хэрэгэлдэг үгнүүд бас зөндөө байгаа л да. Маш чухал байхгүй юу. Тэр надад тэр арбайт гэдэг герман үг тэр хэвээрээ яваад ийн гэдэг чинь агүй зүв байхгүй юу. Тэгээд бол японууд чинь хизээч тэгж арбайт хийж байгаа юм байна шүү дээ. Тий. Тэгэхээр тий монголчууд чинь тэр чинь орчуулж байгаа шүү дээ арбайт гэдэг хөдөлмөр энэ төрөд орчуулж байгаа шүү дээ. Тэгээд хөдөлмөр гэдэг нь хөдлөх гэсэн үг явж байгаа байхгүй юу. Хөдлөөч. Тий. Юугайг суугаад байгаа. Тий. Уул нь арбайтаараа л явчих хэрэгтэй байсан байхгүй юу. Тийм байна тий. Тий. Тэг малчин хүн чинь эсгээрээс гарч ирээд ямар юмнахаа хөдөлмөрийг хийх үедээ тий. Гэтэ одоо хөдөлмөр бол маш тийм би бас нэг гайхаж байгаа юм юу вэ гэхээр монголчууд хүн магтахтай хөдөлмөр ч юм аа гэж магтдээ. Тий. Яг хавд тэр нэг магтах ч яг одоо ерөнхийдөө доромжлол яваад байгаа. Тэг цагаараа. Үгүй ялангуяа намайг хөдөлмөр ч юм аа тэр гэлж байгаа байхгүй юу. Тэг тэр чинь цагаараа босч байгаа юм гээд байгаа байхгүй юу. Тий. Ер нь тэгээ чи ер нь бол бид нар чинь нэг ийм нэг сонио артсан байхгүй юу. Ингээд социализм ингээд дууслаа шүү дээ 90 онд. Тэгэнгүүтэл одоо цаашгаа тэгээд одоо хаашаа явах юм? Тий одоо Америк хурж ирээд хүүхдийн цэцэрлэг бариад эмнэлэг бариад өгөх байх гэсэн чинь Америкууд тийм үү өнгөтэй өддөгийг нь аваа явчлаа шүү дээ. Тий. Тэгээ бид нар чи одоо яах юм мэдэхгүй. Социализм руугаа буцах гэсэн чинь социализм баахан муулцсан байдаг. Тэгэхээр социализм руугаа буцаж болохгүй. Тэгэхээр өөрснөө дассан руугаа буцсан байхгүй. Угийн л гуучин яадаг байсан. Тэгээ тэр нь юу байсан бэхэр гандан л байсан байхгүй. Тэгэл феодализм руугаа, гандан руугаа, лам руугаа, тэгээ мөрөөдө тоглоом руугаа, тий, тэгэл малын 8 руугаа, тэр л буцсан байхгүй. Тэгэл тэндэл очиод одоо байж байгаа байхгүй юу. Тий, ер нь бол Монгол улс бол нэг том гандан л болчиход байгаа шүү дээ. Тий, уул нь бол Монгол улс чинь шинжлэх ухаан, их сургууль, мэдлэг боловсролоороо тодорхой хөстэй байсан байхгүй. Одоо тэдгээр ингэчлээ шүү дээ. Тий, би ном уншихгүй явсаар гад сайд болчлоо гэдэг шүү дээ. Тий. За харин нэг монголчуудын нийт гэтээ монголчууд гэсэн одоо нийтдээ тийм таавал ингээд нөгөө том амтай юм шиг төсөөлөд байна уу? Хөт шүү дээ. Ер нь бол үгүй яг ер нь тэгэл хөдөөний л хүмүүс. Тий, яг ингээл нэг малтай л ойр байсан. Тэгэл үг хэлнүүд нь ч гэсэн мал дээр хэрэгэлдэг үгнүүдээ бас хэрэгэлдэг бид нар ч. Тэ одоо юу гэдэг одоо ажиллаад ирэхээр яста махаа идэж байна ч гэдэг юм уу. Тэ эсвэл хүмүүсийн хооронд яс хаях ч гэдэг юм уу. Тэ одоо яс хаях. Нохон дунд ингэ ясаа. Тэр шиг одоо хүмүүсийн хооронд яс аялаа ч гэдэг юм. Яг нөгөө мал дээр хэрэгэлсэн үгнүүдээ бид чинь ингэ хэрэглээд байгаа байхгүй юу? Тий. Одоо гүзээлзгэн гэж жимс байдаг шүү дээ. Тэр чинь хоньны гүзээтэй адилхан харагддаг байхгүй юу? Тий. За жишээлбэл одоо бор хар юм арахаараа үхрийн нүд энэ төр нэрлэж байгаа шүү дээ. Тий. Одоо чи бол үхрийн нүд идээд байгаа шүү дээ. Тий. Үхрийн нүд. Бөөрөлцгөн гэж бөөртэй адилхан хөх өнгөтэй. Тий. Тэгэл ингээд чи нэг тэр ерөөсөө малаараа л энэ ертөнцийг танин мэдчихэж байгаа байхгүй юу? ертөнцийг танин мэдэх хэрэгсэл нь мал байхгүй юу? Мал малдаа хонь байхгүй юу? Тэгээ би нөгөө надаас нэг хүн асуусан шүү дээ. Монголчуудын үнэт зүйл юу вэ гэж. Тэгэхээр би хонь гэжсэн байхгүй юу? Наа чин зөв шүү дээ. Би чинь нөгөө түүхийн анги руу эргэж ороход нь шүү дээ, тэ. Яг нөгөө 21 он одоо богдын үед анх яг нөгөө нэг төгрөгийг те үн цэнийг яаж тогтоох вэ гэхэд нийтээр ингээд хурал хийчаад нэг эр хоны нэг төгрөг хийж үзье гэд. Тогтоож байгаа шүү дээ те. Тэгээд тэгэж нөгөө хониороо хороо ертөнцтэй танилцаж харьцаж байгаа байхгүй юу? Тий. Харьцах communication болж байгаа байхгүй юу? Хониор communication болж шүү дээ. Тий. Яг бол хониор бид нар ч яадаг байхгүй юу? Одоо хоньны эсгийгээр гэрээвч чинь
Тийм үү. Хоньны эсгийгээрээ гоцыгээд чинь унтчихжээ. Хоньны арсаараа дээл хийгээд хөрхөө зайлуу тэрэг нөгөө унтчихжээ. Чи одоо хүнжил тийм үү. За ингээд тий. За тэр хүүхэд төрлөө амруу хоньны юу хийж байгаа шүү дээ. Хоньны сүүл хөлж байгаа шүү дээ. Тэгээд сүүлнийхаа дараа хавирганы мах цах хөхүүлж эхлэн шүү дээ. Тий. Тэгээд тэгж байна. За юу янз бүрийн юм болохоор өвчин янз бүрийн гаймаа тохиолдох юм бол одоо далны ясмаас янз бүрийн яснуудыг чинь галд шатааж агаад тэгээд им дом хийдэг байхгүй. Тэгээд бас жоохон зурхаа мурхаа янз бүрийн юм тийм илүүдтэй болно шүү дээ тий. За тэгээд нөгөө шагаануудын авангуудаа тоглолцдог байхгүй. Тоглоом хийдэг. Тэгээд яг шагаагаар тоглолдог бол бүр Персээс гаралтай юм байлээ. Туркууд одоо ч гэсэн шагаа тоглолт юм байлээ. Тэндээс ирсэн юм байлээ. Тийм тэгээд бид нар чинь нөгөө ясн мэлхий тоглолдог шүү дээ. Тий. Тэгээд ингээл шоо хаяал аваал тий. Ясн мэлхий байхгүй хэрнээ тий. Ясн мэлхий байхгүй. Бид нар чинь луу байхгүй мөртлөө луу жилтэй. Тийм үү? Юу байхгүй мөртлөө бич байхгүй мөртлөө бичин жилтэй. Тий. Тэгээд тэрийг би өөрчлөж хэлсэн байхгүй юу? Тий. Бар байхгүй мөртлөө бар жилтэй. Тий. Тэгэхээр би барыгаа чон олгочгоо. Чон жил. Тийм үү? Лууга тэмээ болгочгоо. Тэмээ жил. Тийм үү? Бичигээ хонь болгоч юу болгочгоо. Тарууг болгочгоо. Таргун жил. Хөөх юм. Гоё аахгүй юу? Тий. Тий. Тэг чи айгүй монгол сонсогдож байгаа сте. Тий. Би таргун жил төрсөн. Би тэмээн жил төрсөн. Гоё байгаа сте. Тий. Одоо жишээлбэл барыг чонд болгочих юм бол би чинь чон жил төрсөн болчих байгаа байхгүй. Тий. Гоё шүү дээ. Тий. Би тэмээ жилтэй. Чи тэмээ жилтэй юм. Тий. Тэгвэл энэ хүн чи Мураками тэмээ болно. Тэмээ мэ тий. Та хоёр тэмээ жилтэй юм. За. Би болохоор ингэж нөгөө энэ арай франк шиг биш гэхдээ одоо Монголын нийгэмд бол гадаад хүнээр удаа явлаа. Гэхдээ тий ер нь бол тэгэл тий яг малчин ард уучны нэг тийм гадаад хүмүүс нэг расизм нэг байхгүй. Тийм ээ. Тий. Чи яг л нөхдүүдэд ингээл халдаал нөхдүүдийг л эвгүй байдалд оруулчихгүй яваад байвал цаадуул чинь тэгэл хөрхий тэгэл нэг тэгсэгээл яваад байна. Хэрвээ чи нөхдүүдийн юм жоохон дургуг нөрхийг бол бурхан минь бас аюултай. Тий. Чи дургуг л хөргөж болохгүй. Тий. Эвийн олоод явж явах хэрэгтэй. Тий. Сайхан хаяа жоохон магтаал. Тийм үү? Жоохон хөөргөөл. Тий. Нэг чи нөгөө хүүхэд чиг артсан байхгүй юу? Тэгэхээр чи хүүхэдтэй яаж харьцдаг вэ? Монгол хүнтэй яг тэгж харьцах хэрэгтэй. Тий. Урамшуулаад, баярлуулаад, тий ер нь жоохон ингээл шүүмжилж загнуул ер нь тэгээ жоохон дургу. Тий. Тэгэхээр ингээд хүүхэд чиг ингээл хөөрхөн аян болоо. Эвийн олон гэж бас айгүй монголлог тийм юу шүү те. Тийм эвийн олох, тий аяын олох, тий гол нь аяын олох, аялуулга гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэрийг би одоо Японд руу нөх орчуулж чадахгүй байгаа. Орчуулах боломжгүй л те. Тийм тэгэхээр Японуудад монголчуудад эвийн олох, аяын олох гэсэн нэг юм үг байт юм аа. Тэгтээ Японд очилж болохгүй. Тий тэгээ монголоор л явсан дээр. Тий тэрийг чи одоо Япон хэл болохоос тий Японы хэлэнд оруулж ирээд үгийн санд нь оруулаад ирэлдэг тий. The find Eve гэдэг тий. We found Eve энэ гэдэг. Тий. Тэхээс өөр аргагүй. Өөр аргагүй. За манай зүгий ч гэсэн энэ балт зүгий ч гэсэн Монголд энэ байгальд бол байхгүй амтан. Бид нар гадаадаас Оросд бас энэ Сибирь хавьд бол ерөөсө амьдрч чадахгүй хүний гар байхгүй л тий хүний гар орчиж амьдрдаг. Тэгээ бас би бол тэгээд ч мэдхгүй одоо зүгийн маш хайртай. Тий ер нь зүгийн чинь бас зүгийн тэр амьдралд зохион байгуул чинь маш их сонирхолтой байна шүү дээ. Тэр нөгөө яаж зүгээ олж байгаа ингээд тойрж жагаад тэгээд тэр зүгээ яаж олж яваад юм. Тэр чинь бол тэр чигээр шинжилгээ байдаг шүү дээ тийм үү? Тэр чинь айгүй хүн уншиж чаддээ. Тэр айгүй амархан. Харин тийм гэсэн. Тий. Хитэн удаа тойрхон тэрийг одоо 800 м-аар үржүүлээд 800 м-ийн цаана ямар зүг рүү нийс гэдэг юм мэдээлэл өгдөг. Харин тэр айгүй нарийн юм билээ. Би бас тэрийг бас ингээд бас харж л байсан. Айгүй сонирхолтой байсан тийм. Тэгээд ерөнхийдөө тэгээд ирчүүдийг нэг тоодгүй. Тэгээд тэр чинь надад бас таалагдсан байхгүй юу? Тэ одоо хатан зүгий ерөнхийдөө ирчүүд бол ажиллаа хийгээл тэгэл явцгаал гэж байгаа шүү дээ. Ирчүүд ажиллаа хийхгүй. Ямар ажил хийх вэ? Одоо нөгөө ингэтий эр зүгий чинь ингээд одоо дөнгөж гарч ирж байгаа. Охин зүгийнүүд чинь ингээд өвөл давдаг аахгүй юу? Эр зүгийн бол тийм. Эр ичүүч нөгөө бие мутаа шүү дээ. Эр зүгийн чинь ерөөсөө яг өвөл давдаггүй. Давахгүй. Бие мутаа. Хавар гараад гарангуудаа ингээд өглөө ингээд нартай өдөр яг нэг 100 м нисэхгүй ханыг 20 30 м өндөрт буу халаа суучдаг ирчүүд. Яг тэгж штэ. Тийм.
Тэгэнгүүтээ онгон хатан зүгийн шинээр гарч ирсэн хатан зүгийн байгаа байхгүй юу? Тэр нь нисээд тэр эрчүүдийн дунд ингээд пүүн гэд нисээ явцдаг. Тэгэнгүүтээ хамаг эрчүүд нь ингээд араас өмөлөд тэдрийг өмөлөд гүүгээд тэгээд төрүүлж одсон 20 эр зүгийн яг хэдэн минутын дотор нийлдэг тэр охинтой. Окей. Тэгээд нийлэнгуудаа хамаг эрэгтнийг одоо дотор эрэгтнийг тэр хатан зүгийн сурч аваад харин гэдэг гэдэг. Харин тэгэл ерөөсөө тэгэл болоо. Тэгээ патга унж иртэн тэгээ харахаараа бүгс нь ингээ хуусан болсон. Тэгээ харин тэгээ тэр чинь яг л одоо амьдралыг бас харуулж байгаа байхгүй юу? Тий амьдралыг харуулж байгаа байхгүй тий. Эмэгтэй хүн болвол эр хүнийг тийм үү? Тэгээ ядартал нь тийм үү? Бүр эцэстэн тултал нь ажилуулад тэгээд өөрснөө тийм үү гоё байж байгаа шүү дээ. Тий тэгээд тэр чинь энэ чинь амьдрал бас тийм байхгүй. Амьдрал бас тийм байхгүй юу? Тэгэхээр эмэгтэй хүн бол эмэгтэй хүнд дандаа ялагдана. Хамгийн минь хийж өгнө. Өөр арга байхгүй. Бүх эрчүүд чинь эр зүгээ ивч. Тий. Яг тэр 20 дотор сонгогдоод орно гэдэг бол бас гайхамшиг л да. Тий. Хэдэн мянган хэдэн мянга бол одоо ерөөсөө тэгэл за. Тэгээ өгчөж байгаа. Тэгэл амиа орлоо шүү дээ. Амиа орсон дээр шүү дээ. Тий. Шиг зүгээр ингэж авч явахаар. Тийж амьдэрдэг. Тэгээд би бол зүгийд маш хайртай. Зүгийн маш сонирхолтой амьтан байна. Харин тийм. Би ингээ зүгийний тэр бүх юмыг сонсонгуудаа яг л хүний амьдрал бас л иймштэй л гэж харж ирсэн байхгүй юу? Тийм. Тэгээд манай Томокогийн зүгийн балыг танд бийж бодооч. Над бэлгэж байгаа юм. За. Томоко гэдэг хүний юм даа. За. Би тэгвэл одоо нэг 21 болчлоо шүү дээ. Тэгвэл таны одоо дараагийн Япон ном оржуулахтад гарах үед дахиад ууцъя гэж бодчих. Тэр нөгөө хиний Рио Муракамиг бас нэг зүгээр нэг асуучаарай боломж гаргав. Тий. Би ч энэ хүнтэй уудчихсан, ярилцчихсан. Оюутан байхад. Тийм харахад гоё ах юм болоо гэсэн чи жаахан царай муудад юм бэлээ. За яах вэ? Тий. Нөгөө 20 дотор ороогүй л ахгүй да. Бас тийм комплекс байгаа болохоор бас гоё зохиол бичдэг байх. Магадгүй. Ер нь бас нэг хувийн намтар дотор нь яваад идэх штэ. Ямар ч зохиол дотор. Тийм. Та мэдэн штэ нөгөө Рю Сакамотогийн бас хөгжимчин байсан. Тий. Энэ хоёр нүцэлтэй тий. Энэ хоёр чинь маш дотны найз байсан тий. Маш гоё хөгжим зохиодог гэсэн шүү дээ тий. Хоёулаа чадсан, хоёулаа дуултай хүмүүс. Тий. Маш гоё хөгжим зохиодог тий. Ер нь бол Японы тий тэр нөгөө нэг барууны зүнд бүх юмыг тэр дундаас нэг өөрийнхөө нэг композишн гаргаж ирдэг шүү дээ тий. Тийм тэр үеийн хүмүүс. Тэгээд тий Японч зүрхий нөгөө Куросава гэл тий кино найруулагч ер нь бол Японы бас тий баг багчин бид нар ч бас Японы фильмүүд ер нь социализмын үеийн Японч Монголдо бас их сайн байсан байхгүй юу. Тэгээ Япон фильмүүд их гардаг байсан байхгүй. Одоо нөгөө нэг сезон любви гэж байдаг шүү дээ. Хайр дурлалын урилал. Тэр нь ч одоо лав явж байгаа шүү дээ. Тий. Тэр шин бид нар чинь багтаах үздэг байлаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг манай ангийн янз бүрийн 10 жилийн хүүхдүүд тэр үед тэр нөгөө дуучин эмэгтэйгийн үсийг хараад бас ингэж Япон маягаар загсуулдаг байсан байхгүй юу? Ингэж загсуулдаг байсан байхгүй тий. Гэж дуулдаг тийм үү? Тэгээ тэр чинь дуулаад бид нар чинь тэр чинь бас дуулдаг байлаа шүү дээ. Тий. 10 жил байх чинь тэр Японы чинь дуунуудыг дуулж бас их юу байсан. Японд их ойр байсан. Японы тий. Одоо ч гэсэн бүр багада би нэг Япон хүүгийн тухай кино фильмч бас үзчихсэн. Яг л нэг аав нөгөө Ленинградад Оросд байж байгаад эмнэлэгт биеийн муудаад тэгээ нэг галт тэргээр явсаар байгаад тэр хотод очдог штэ. Нэг жоохон хүүгийн тухай. Өстөө мэдхгүй. Чи над мэйлээ өгөөрэй. Би чамруу явуул тэр кино заа юу. Ёстой гоё фильм байгаа. Бүр багада би үзчихсэн. Япон хүү. Тэгээ тэрнээс чи монголчууд нөгөө санаа аваад Улаанбаатарт байгаа миний аав гэж кино хийсэн байхгүй юу? Тийм үү? Тий. За би та нар мэйл хаягаа явуул. Тэгэрэй. Би тэр киног өстой сонсож байгаагүй. Одоо энэ нэг хөрөнгөний бирж болчихсон Элдв Бачрын кино театр байсан байхгүй юу? Тэгээ манайхан ч ингээд нөгөө кино дотороо устгачдаг штэ. Элдв Бачрын хөрөнгөний бирж болоод арт кино театраа Сасар Урмын гэрүүлийн өмч болгоо тийм үү? Тий. Сайхан юм да баримтат кино театр чинь одоо юу болсон байгаа штэ. Хулдаа хөгжлийн банк болчихсон. Яг одоо юуны урталт байдаг штэ. Баримтын талбай урталт. Тэр чинь баримтат кино театр гэж байсан байхгүй юу? Тий. За Сансарын кино театр бол ерөнхийдөө одоо Карако болчлоо. Тийм. За. За тэр киног нь үзье да. Маш гоё кино. Баярлалаа. За ингээд өнөөдрийн уулзалт бол ингээд өндөрлөх гэж байна. Танд ч
болж ирсэнд маш их баярлалаа. Энэ би бас энэ 3 номыг уншина. Тэгээд чи яг Солонгос, Хятад, Япон 3 ингээд харьцуулахгүй юу? Тий. Япон эмэгтэй хүн ер нь ямар онцлогтой. Энэ дандаа эмэгтэйчүүдийн тухай байгаа. Тийм, дандаа эмэгтэйчүүдийн амьдралын хувь зянууд цаана эрэгтэй хүмүүс яаж одоо хөөрхөн одоо хөвгүүнээрээ нөгөө зүг шиг сахилга гуудаж бууалж тийм үү? Наа эмэгтэй хүн юм хийгээл байгаа байхгүй юу? Тийм. Тэгэл эрэгтэйчүүдийг ивэн болоод аргалаад тийм. Тэр явж байгаа. Энэ бас ингээ Бээжин гэдэг нэртэй. Тийм, энэ нэг эмэгтэй. Тэгээд бас нөгөө нэг залуутаа суух гал, нэг амьдрах гал, хөдөөнөөс Бээжинд ороод ирчихсэн нэг ан зуучих гал үзээд байгаа байхгүй юу? Тийм. Тэгэл цаана нөгөө эрэгтэйчүүд яадаг юм мэдэн штэ. Тийм, янз бүрийн юм хийгээл баригдаад л тийм үү, цагдаа магдаад шүгдээд тийм үү? За Солонгос нь болохоор орчин үеийн эмэгтэй охтуудын тухай Солонгос манд болохоор яг бол нөгөө хөвгүүд нь гологдоод байгаа байхгүй юу? За. Яг бол нөгөө эмэгтэйчүүд чинь огцом Солонгосын охтууд эмэгтэйчүүд огцом хөгжөөд огцом боловсралтай болсон байна. Богино хугацаанд. Тэгээ нөгөө нэг ирчүүдээ голж эхэлсэн байхгүй юу? Тий. Суучих ирчүүд олддоггүй. Тий. Тэгээд ерөнхийдөө за амьдрал ямар ч утгагүй юм байна одоо шиг. Энэ амьдралаас явъя гэсэн. Өөрөө шийднэ гэдэг гэсэн тим юм явж байгаа байхгүй юу? Тий. Цаана дандаа ирчүүд л тийм үү асуудалтай байгаа даа байхгүй юу? Тий. Зөв. Ойлголоо. Тэгээ дараагийн удаа тантай уулзахыг бас тэгсэн ядад хүлээж эхэлж байна. Та бас санаачлаад яагаар намайг дуудаарай би очие. За, болно. Тэгвэл дараагийн удаа манай оффист дэсэн ч болно шүү дээ. Би чамд тэр Фукузава янз бүрийн хүмүүсийн зургийг харуулъя. Би тэгээд хинийх нь номыг уншаад яагаад ер нь Монгол философч хүн, Монгол улсын философч хүн одоо ганц философч нь тийм үү? Яаж амьдарч, яаж өдрийг өнгөрөөж, яаж амь зууж тийм үү? Байдаг тэрнтэй нэг танилцах хэрэгтэй байхгүй юу? Тий. Энд чи одоо их сонио орно шүү дээ. Тий. Энд чи нөгөө номон дургу, ном уншдаггүй, ер нь ном бичгийн хүнийг ерөнхийдөө жоохон гэдэг тийм үү? Энэ болж игэл одоо баян хүн, тарган хүн, хурдан морь, бөөх лам тийм үү ийм сонирхдаг хүмүүс аахгүй бөө тийм сонирхдаг хүмүүс аахгүй. Тэгээ эдгээр чинь яг мэдлэг боловсрол ярьсан хүн чинь ерөөдөө жоохон зочирдуулдаг юм. Тийм. Зүгээр тэгж байгаа зочион гарна. Ок. За. Та нэр баян биш бах тий. Гэхдээ одоо хаанасаа баян байх вэ? Би чи одоо лиценз байхгүй тийм үү? Тэгээ тендерт ороод тийм үү намаараа ингэж яагаад том тендер авахгүй би чинь. Тий. Би чинь нөгөө нэг тийм үү одоо Монгол орнд чинь ерөнхийдөө наман амьдралтай байхгүй юу? Тэр намын гишүүн болж ийж хоол ундын золгоно, мөнгөнд золгоно би тэгээ хэлээд байгаа шүү дээ. Намаас төрсөн тэр бөмбөтүүд гэдэг байгаа шүү. Одоо манай энэ том богд уулыг тойроод байж байгаа тийм үү? Нөхдүүд чинь олон дархан цаацтай шүү дээ богд уулт чинь. Тий, дархан цаацтай болоод тойроод мөнгөтэй нөхдүүд нь байж байгаа шүү дээ. Тэд нар ч юм бол дандаа намаас төрсэн тэр бөмбөтнүүд байхгүй юу? Дабл стандарттай. Тий. Тэр бол ойлгомжтой. Тэгээ хүүхдүүдээ тийм их мөнгөтэй мөртлөө өөрсдийнхөө хүүхдүүдийг бас төрийн мөнгөөр тэтгэлгээр юу Харвард руу явуулчихдаг. Тий. Харвард руу явж байгаа нэг юм тий. Гэхдээ тэгээ тэндээ очиод одоо юу хийдэ мэдэхгүй. Очиод ирсэн гэсэн нөхдүүд цаагуур чинь дүүрэн байна. За ингээд өнөөдрийн ярилцлагыг Томокогийн найзыг юу гэдэг вэ? Өндөрлөе. Томокогийн найз одоо нэг ирсэн хүн бол Томокогийн найз болчдөг байхгүй. Уучлаарай та найз гэдэг үгэнд дургуйч гэсэн найз болцсон байл та. Найзуудаа найз байхгүй шүү гэж хэлээд байгаа шүү дээ. Найзуудаа найз байхгүй ч гэсэн ингээд найз гэж их хөнгөн удаагаар авчих хэрэгтэй шүү дээ. Тэгээ хөнгөн авч игзээ тий ангиус. Одоо нэг фэйсбүүкийн найзтай л адилхан тий. Дандаа танихгүй нөхдүүд байгаа шүү дээ фэйсбүүкийн найзууд чинь тий. Тийм байгаа. За ирсэн баярлаа. Утсан та бүхэнд баярлаа. Дараагийн дугаар дээр хөөш айгу том сэдв мартсан биз дээ. Тантай дараагийн дугаар дээр өвхлийн тухай ярмаар байна. Би одоо тэр чинь маш том одоо тий ер нь өвхөл болон оршуулга. Тий яг бол монголчууд чинь өвхөлтэй ер нь харьцаж чаддаггүй юм. Тий маш их аимхай. Тий маш их аимхай. Тий маш их одоо сэжиглэн. Тэгсэн хэрнээ одоо нөгөө үгсэн хүнтэй нас орсон хүнтэй талигаач айгу хөнгөн харьцаж чаддаг.
Нэгэнд өгсөн хойно бол. Гэхдээ яг л ерөндөө хинт ч гэсэн ерөн тэгээд заашгүй явчлаа гэдэг чинь болно хэрэгтэй л дээ. Гай явчлаа. Тийм ер нь бол бас тэгээд те тэр чинь айгүй чухал байхгүй юу? Тийм ер нь бол тэгэл гай явчихж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр бас нөгөө талдаа дотроо битүүхэндээ бас баярлж байгаа байхгүй юу? Тийм бас нэг том асуудал байдгийг одоо өхөлтэй тулгарна гэдэг бол би амьд үлдчихлээ гэдэгтэй хүн айгүй бахархалтай байдаг байхгүй юу? Тийм үү? Тийм одоо энэ бол явчлаа. Тэгэл би ингээд амьд байж шүү дээ. Тэр өхлийн тухай бас энэ орны бас манай Японы философи бас байгаа, монголчуудын философи байгаа. Тэгээд тэрийг бас тэр энэ жилийн миний бас сэдв байгаа. Асар том сэдв, тийм. Дараагийн удаа тантай тэр өхлийн тухай ярилцъя гэж одоо тийм. Болно тийм. Тун утахгүй тий. Өхлийн тухай яг тэгээд өхлийн тухай айгуу чухал юм байна. Тий. Тэгээ одоо наадах чинь сонсоод нөгөө нөхдөв чинь тэгж ямар муу ёрын юм бэ энэ гэж яаж та. Тий. Их муу ёрын юм яриад өхлөөрээд. Тэгээ яг жоохон муу ёрын юм яри. Тий амьдрахын тулд өхөл заавал хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэртээ тэргөө бүгдээ өхнө. Тий. Одоо 100 жилийн дараа энэ нөгөө сонсож байгаа нөхдүүд болон бид байхгүй шүү дээ. Байхгүй. Тий байхгүй. Одоо тэрийг ямар ч аргалах боломжгүй. Тий. Эрдгээрээ ирнэ. Авч явдгаараа авч явна. Тий. Тэгэхдээ явахта сайхан явах хэрэгтэй. Тий. Би тийм үү өндөр төвшөнд цээжд өгөхөөр хараа зэх байж байгаад явах хэрэгтэй. Энэ ертөнцөөс гоё явах хэрэгтэй. Тэр тухай наад Солонгос орн дээр чинь байна. Зөв. Тий. Бити энэ ертөнцөөс нэг жоохон арчаагүй яваа та. Тий. Арда хойноосоо муу нэр зүгээд л үлдсэн авгаа хөвгтүүд нь хөрөнгөн дээр алалцаад л тийм үү. Бити тэгж муухай яв. Гоё яв. Тэгээд чи энэ ертөнцөөс явхад чиний данс хоосон байх хэрэгтэй гэж байгаа. Ер нь тийм шүү. Гайхамшигтай. За дараагийн дугаар дээр ямар зочин ирэх юм мэдгүй. Гэхдээ тун утахгүй бид тэр өхлийн тухай ярих юм байна. За та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар дээр уулзцгаая. Бай бай.